Зясаа бацхан мөчөртэй болонгийн хөлгөлөө. Тэгээд өнөөдөр студид ринчин дугаар орж ирсэн байгаа. Тэгээд ринч гэж дууддаг манайд. Тэгээд хоёр өмнө крипто коучингийн хэд хэдэн төсөл дээр ерөнхийдөө ринч орж ирээд тусалж ирсэн. Тэгээд маш ур чадварлаг девелопер байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв бод юу ах вэ гэхээр залуусуудтай зориулаад бас девелопер болох сонирхолтой хүмүүс яаж девелопер болдгийг, яаж энэ программистын карьерийг хийхдээ, Монголд байгаа залуучууд юун дээр ажиллаж байгаа гэдэг нь ийм их сонирхолтой сэдвүүдээр ярилцдаг байгаа. Тэгээд ринч маань өөрөө нэг тооч танилцуулах байна. За нэг ринчин дугаар гэдэг. Тэгээд одоо бол ерөнхийдөө Tome EdTech компанид технологи аргацсан захирлаар ажиллаж байгаа. Тэгээд Монголд боловсрсан тим хүн байгаа. Nice. Ринч бол яг ингээд би бас хит хитэн девелоперуудтай өмнө яг крипто коучинтай холбоотой бид нар зоос гаргаж байгаа холбоотой вебсайт хөгжүүлэх, NFT гаргах юм гэдэг явж ажиллаж исэн олон девелоперуудын нэг байгаа. Тэгээд айгүй ур чадвартай, цаг хугацааны менежмент айгүй сайтай, ер нь бол ажлын этик сайтай, харилцаа сайтай юм тал байгаа. Тэгээд миний хувьд Америкт би охиноо төрүүлэх гээд 2000 манай охин чи Монголд төрсөн юм аа. Монгол төрөөд тэгээд нэг бүрэг багт нь би 17 онд эхнэртэйгээ Америкт ирж исэн баггүй. Тэгээд нөгөө хүмүүлийн дипломтой байсан болохоор Америкт яг ажил олоход айгүй хэцүү таксинд яваад байдаг. Одоо Uber Lyft-гээ таксинд яваад байдаг. Тэгснээ яаж би гайгүй өндөр цалинтай арай нэг нэр хүндтэй ажил хийх үү гэж бодоод тэгээд за юу ч гэсэн хөгжүүлэх болъё гэж сургалтанд явж исэн баггүй. Тэгээд Chicago-д downtown яг тэр bootcamp гэдэг сургалтанд бид суугаад яг 2 сар гарan 3 сарын тийм сургалтанд сууж ирсэн. Тэгээд юг ойлгож ирсэн бэ гэхээр энэ салбар маань нэлээд гой салбар. Гэхдээ нөгөө талдаа бас хүнд ерөнхийдөө юмнууд бас сургалтад айгүй хүнд айгүй цаг хугацаанд зарцуулдаг юм ерөнхийдөө төвхтэй салбар юм байна. Ер нь ойлгож ирсэн. Тэгээд одоогийн байдлаар би бас computer science-аар магистр хийж байгаа. Яг ринчиг яг карьер болгож явахгүй ч гэсэн нэг юм нэг тохолсох нэг тийм сонирхол яваад байдаг төрлийн хүн гэх юм уу. Тэгээд ер нь бол ойлгож байгаа. Тэгээд ринчиг хувьд болохоор надаас юугаар ялгаатай гэхээр шууд Монголд яг карьер ахиулээд Монголд яг энэ юмнуудаа сураад тэгээд яг бодитоор ерөнхийдөө ажил хийгээд ингээд явдаг залуугаа. Тэгээд яагаад хөгжүүлэгч болов хизээ хөгжүүлэгч болъё гэж бодов? Ер нь яг хаана энийг сурав? За энэ болохоор юу яад юм аа нөгөө холбоотой явж байгаа Монголын боловсролын системтэй холбоотой явдаг байхгүй. Би ч нөгөө нэг яг 10 жилээ болохоор хөдөө сумынхаа аймгийнхаа сум дээр ингээд төгссөн. Тэгэхээр ч одоо тэнд нэг 18 он төгсчихсэн гэдэг чинь ер нь бол нэг мэдээллийн технологи гэдэг юм тийм амар мэддгүү тийм одоо хүний мэддгүү мэрэгчлээсэн гэх юм уу. Тэгээд нэг явж исэн чинь нэг ангийнхаа багштай ярилцчихсэн чинь харин нэг Unitel-д нэг хэдэн хакер чинь залуучууд байдгаа IT мэрэгчлээ гэхлэхгүй. Тэгээд тэрэн зүгээр надад айгаа сонирхолтой санагдаад би ч одоо ингээд нэгж мэгжээ асуудалгүй хакертчих юм байна гэж бодоод зүгээр жоохон мөрөөдлийн бодоод тэгэл нэг найзынхаа ихчээс нь асуугаад тэгээд ямар ч байсан нэг юм хүн мэрэгжил байт юм байна гэд тэгээд энэ мэрэгжлийг сонгож исэн. Тэгээд нэг сонгох болсон зүгээр юм гэх юм бол би нэг утасны нэг одоо утас цасдаг байсан гэх юм уу. Тэгээд тэр маань ер нь бол ингээд цаашаа компьютертэй холбогдох тэгээд бүр одоо энэ мэрэгжлийг сонгох тийм шалтгаан маань болоод явсан. Тэгээд Яшээ өгчөөд Монгол тэмч нөгөө Яшээ өгчөөд яг мэрэгчлээ сонгох дээр нь бол тэгэл одоо аль хэвтийн хүн шигдэж байгааг сонгосон гэх юм уу. Тэгээд нэг програм хангамж гэдэг байсан. Мэдээллийн технологи гэж байсан. Тэгээд аль боломжтой нь гэсэн чинь зүгээр мэдээллийн технологи нь ийштэйшээ ингээ хөрвж орох боломжтой гэдэг. Тэгээд анх 18 онд бол яг мэдээллийн технологи гэдэг мэрэгчлээ сонгоод орж ирж исэн. Тэгээд орж ирэхдээ одоо бас нэлээд сонирхолтой юмнууд очирсан. Энд чинь нөгөө нэг шууд ингээд их сурвал руу одоо ингээд процесс мэрэгчлээ сонгоод орчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хэлээд ингээд C гэдэг програмчлалын хэл дээр ингээд код чинь гэж багшдаг чинь. Тэгэхээр нөгөө нэг би болохоор 10 жилдээ ямар нэгэн тийм код мод ерөөсөй бичиж байгаа байхгүй. Тэгээд ингээд хард хэлэгс гарч ирээл нэг юм keyboard-н дээр нь 2 3 үсэг бичингүүд хооронд нь нэмээд 2 дээр 3 нэмсээ 5 гаргаж маргаал. Аюул сонирхолтой. Тэгээд тэр үед бол ерөөсөө ийм баг ингээд цаашаа яваад ингээд веб хийдэг ч гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд айгу сонирхолтой байдлаар гэж сонирхолтой мэрэгжил сонгоод явцсан. Тэгээд нэг бодоход зүгээр хаацтай ч юм шиг тиймэрхүү байдлаар явуулсан мэрэгчлээ болоод сонгож ирсэн. Чи тэгвэл ямар ч гэсэн их сургуулийн боловсрол дээр бол програм хангамжаа сонгоод явсан юм чи ямар сургууль сурсан бэ? Би мэдээлэл аймаг гэсэн айл аймагаас ирсэн. Би Баянгар аймагаас ирсэн.
Тэгээ Баянгар аймгийн Баян цагаан сум гээд манай 12 жилийн боловсралтай тийм сургууль байдаг байхгүй. Тэндээс сурчаад тэгээд 18 онд болохоор Улаанбаатарт яг мэдээллийн технологи гэдэг мэргэжлэр шүтээс сурах гэдэг ирсэн. Шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээллийн технологи. Нааш шүтээс сурсан юм шүү дээ. Монгол ер нь яг энэ мэдээллийн технологи яг энэ програм хангамжлалтаа одоо хамгийн сайн сургууль нь юу вэ? За надад бол хоёр юу байгаа. Нэг нь бол шүтээсийн мэдээлэл холбоо технологийн сургууль гэдэг. Хуучин нөгөө Гитэмс байж байгаад шүтээс тийшээ мэдээлэл холбоо технологийн сургуулиуд нүүцэн гэдэг. Тэр байгаа. Тэгээд дарааг нь бол би Муйсийн мэдээллийн технологиг бас нэлээд ажиг байна да гэж боддоо шүү дээ. Тийм ээ. Монголчууд Муйсээс тусанд тийм билээ нөгөө ягаа технологийн компани байгуулад тэгээд тэндээс уусаа төгсөн оюутнуудыг ажилд авдаг гэдэг явж ирсэн. Тэгээ Монголд яг нэг юм танигдсан компани байхаараа нэг сургуулиудтай холбогдсон юм уу эсвэл өөрийнхөө төгсөжсэн сургуультайгаа холбоотой юм уу ямар ч гэсэн гайгүй оюутнуудаа ингээд нэг шилээд аваад тах шиг байгаа тийм. Тэгээд сургуульд ороод юу яажсэн юм аа? Яг саяных дээр болохоор их сургуулийн одоо боловсрал гэх юм уу надаа айгүй их зүйлийг сургасан. Тэгээд тэндээс болвол нөгөө нэг их сургуульч орохоор ч хүн чинь ингээд яг хөө нийгэмч гэх юм аа л та. Тэгээд ингээд хүмүүстэй харилцаж эхлээд тэгээд тэндээс болохоор би нэг 20 дугаар курстэй Cisco Tech клубт орчихсан байхгүй. Одоо Ташка гэдэг нэг болоод Ташка бид нар нэг тэгээ Муйс гэсэн бас тийм хүм мэдээллийн технологийн клубуд амирх байт юм л. Тэнгүүд яг тэргээр ингээд холбогдож яваад одоо анхны ажлаа баг л тэргээр холбогдож явж байгаа л олж исэн нэг тиймэрхүү. Тэгэхээр тэр одоо төгсөөд явцсан ах нарын одоо нэг холбоотой тийм сургуулиудад клубүүд байх юм аа айгуу даваа талтай санагдсан. Наач айгуу гой зөвлөгөө байна. Ер нь ямар ч мэрэгчлэр нэг юм асуудал байгаа шүү дээ. За сургууль сурлаа. 4 жилийн диплом авлаа. Диплом авчихад нэг юм сурцсан юм шиг амар мундаг болсон юм шиг тэгээ шууд гараад нэг цалин авах гэдэг юм шиг нэг мэдрэмж төрөөд байдаг. Яг зах зээл дээр гараад ажлыг хийнгүүт практик мэдлэг байхгүй учраас нөгөө хүнд мөнгө өгж ажил хийх гээд байгаа хүний хувьд болохоор дөнгөж төгссөн оюутан бол угаасаа голдох гээд байгаа байхгүй. Гэхдээ огт бас юм мэдэхгүй хүн амааргүй байдаг. Тодорхой хэмжээнд нэг суур одоо мэдлэгтэй тий. Одоо жишээ нь юу гэдэг чинь C-гээр хэлж ийсэн чинь ямар ч байсан нэг object oriented programming гэж ямар юм бэ тий. Тэгээ C ч мэдээж нөгөө lower level language учраас C дээр ажиллаж ийсэн хүн бас тодорхой хэмжээнд өөр хэлийг сурахад бол илүү хялбар санагтаар байгаа байхгүй харах ханаар бодохоор тий. Тэгээ тэр утгаараа бол гайгүй сууртай хүн авах гэдэг. Тэгээд яг энэ балансыг ер нь яаж Монголд одоо чинь хадгалж байна. Нэгсэндээ нэг нь болохоор шууд цалин аваад ингээд нэг мундаг ажиллах гэдэг чинь өөрийгөө мундаг гэж бодоод шүү дээ. Нөгөө талдаа болохоор чи ягаанд болоогүй байна. Гэхдээ яг би чанд боломж олгоё гэдэг ингээд байр суурьтай хандах гэдэг шүү дээ. Яг чиний төгсчөөд яг тэр хэр мэдрэгдчихсэн бэ? Нэг өөрийнхөө нэг тийм дутуу гэдгээр нь ойлгож ирсэн үү? Эсвэл чи шууд гарч ирээл бүр алхад бэлэн байсан уу? Тий. Энэ дээр болохоор юу яат юм л нөгөө нэг одоо бид нар чинь ингээд нэг эрэлттэй мэрэгчлэр сурч байгаа ч тийм. Тэгэхээр гарсан ч одоо эрэлт байгаа гэдэг нэг юм бардам зантай болчтой гэх юм уу. Одоо эн чинь ингээл төгсгөл юм бол угаасаа ажлын байр олтно. Ингээд цалинтай ажлын байр олтно. Тэгээд яг хоо нөгөө нэг сурж байгаа хүүхдүүдийн одоо юугаар болол боломжоор болвол ингээд нэг дажгүй стартап компанид ч юм уу датдаг хийгээд тэгээд өөрийгөө одоо нөгөө нэг ямар суугвэ гэдгийг мэдээд тэгээд явууллаа айгу зүгээр санагдт юм аа. Тэгээд яг нөгөө нэг одоо сургууль дээр авч байгаа мэдлэг тэгээд ажлын байран дээрх нөгөө нэг шаардлагатай мэдлэг орж байгаа ингээд яг өөр л тоо ялтгоо. Нөгөө ажлын байран дээр гарчингоо зүгээр ингээд яг надаас ингээд одоо бид нөгөө цалингийн авч байгаа учраас энийг ингээд бүтээгдэхүүнээ ингэж хийлгмээр байна гэдэг юм тгсэн. Нөгөө тал дээр бол зүгээр энийг ийм аргаар ингэж хийдэж шүү гэдгийг нэгэ заагаад өгсөн байгаа. Тэгээд зааж өгсөн юм энэ дээр ажил дээр гараад хэрэгжүүлнэ гэхээр бас нэлээд жоохон зөрүүтэй санагдтыг. Тэгээд хамгийн энэ дээр зүгээр миний одоо хамгийн зөв шийдэл нь юу байсан бэ гэхээр зүгээр би нөгөө 3 дахь курсээс хойш дадлага хийгээд эхэлсэн байхгүй. За хоёрын сүүлээс их сургуулийнхаа хоёрын сүүлд би нэг их сургуулийн багшийнхаа компани дээр нэг аппликейшн дээр ажилладаг байсан. Нэг iOS Android аппликейшн дээр. Тэгээд тэн дээрээс бас нөгөө нэг цалингүй ажиллаж исэн ч гэсэн ер нь бол ингээд ажлын процесс нэг ингэж явд юм байна. Би төгсөөд бол нэг иймэрхүү ажил хийх юм байна гэдэг баримжаагаан бол тэндээс авч исэн. Тэгээд яг тэндээс авангуудаа эн чинь нөгөө нэг технологийн салбар чинь айгүй тийм том штэ тийм. Одоо веб девелопер юм уу, фронт энд юм уу, бэк энд юм уу гэж сонгогдсон. Cyber security тэгэл тийм. Амар олон.
Тэгээд тэндээсээ яг ингэж одоо оюутан байхдаа интерн гэж явсны хамгийн ингээд давуу тал нь зүгээр яг би яг ямар хүн юм бэ гэдэг зүгээр мэдсэн. Тэр нь зүгээр ингээд би бол ингээд бэкэнд хөгжүүлэхтэй айгүй дуртай юм байна. Ингээд чаддаг юм байна. Надад л нэг л мобайл хөгжүүлэх нь зүгээр юм байна гэдэг. Тэгээ явж байгаад багшийн компани болохоор нэг Java дээр нэг юм хийдэг гэсэн аахгүй юу? Одоо энэ том системүүд Java дээр хийгээ явцдаг. Тэгээд тэндээсээ би зүгээр гарах болсон шалтгаан нь одоо Tomero интерн болж орох болсон шалтгаан нь яг тэндээс гарч ирж байсан аахгүй. Багш ингээд чи Java дээр ингээд цаашаа үргэлжлүүлээд явах уу? Аль эсвэл одоо Java дээр зүгээр үргэлжлүүлээд цаашаа ингээд ажиллаад явах уу гэж надад санал тавьжсэн тохой те. Тэгээ би зүгээр нэг логин харангуйтай би чи ингээд JavaScript ер нь бол тиймэрхүү юмуд оролцоо явуучвал надад хамаагүй дээрээдэг штэ гэдэг. Тэгээд тэр одоо интернгийнхаа ажлаас гараад тэгээд Tomero ер нь бол орж ирсэн. Тэгэхээр их сургууль дээр зүгээр яг сурсан юм ямар нэгэн одоо цалинтай жаа цалингуйч байна газар очиж зүгээр дурсч үзээд би энэ дээрээсээ иймэрхүү боломжууд надад байдсан байна гэдгийг мэдрээ цаашаа явчвал нэг ингээд байнга суралцсаад байснаас хамаагүй үр дүнтэй санагдсан. Энэ дээр хэд хэдэн задлж ирэх юм байна. Тэгэхээр нэг гоё юм нь юу вэ гэхээр их сургууль дээр юм сурж байгаа ч гэсэн дахиад надад юм сурах шаардлага байгаа юм байна гэдгийг ойлгоод ямар ч цалингүй байсан ч хамаагүй нэг газар ажиллах хүсэж штэ. Тэр айгүй гоё хандлага байна. Надад бол залуучууд бас тэрийг амар анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр юу вэ гэхээр шууд гараал нөгөө мөнгө авах гадахаас илүүтэйгээр би нэг юм сурах туршлага авъя. Гайгүй компани дээр ч гэдэг юм уу те намайг нэг удирдаад явчихсан ментор хүнийг олоод тэр хүний чиглэлтийг би дааваад явчих гэдэг нэг ийм л зөв хандлагатай байх нь бол айгүй чухал санагдсан. Тэгээд за тэндээс Java дээр ажиллалаа. Гар утасны аппликейшн дээр ерөнхийдөө бол ажиллаж ирсэн юм байна. C дээр ажиллаж ирсэн хүн учраас мэдээ Java руу ажиллаа, хоёулаа дахиад object oriented programming байна те. Тэнгүүтээ JavaScript дээр ажилладаг гэдэг хэд бодсон гэж. JavaScript шалгуул нь ондоо гэж. Тэгээд яаж бас Tomeo-гийн тэр боломж олдов. Яагаад ийм илүү юу гэдэг lower level language-аас гин тийм high level илүү abstracted хэлээр нэ ажиллах хүсэл төрсөн бэ. Багшийн компани дээр болохоор нөгөө нэг юу н тэр mobile application React Native гэдэг JavaScript дээр байсан байхгүй. JavaScript дээр нөгөө React Native ажилладаг байсан. Тэгэнгүүтээ нөгөө нэг утасны application бичээд сурцсан хүн чинь нөгөө нэг web application шууд ингэ бичиж байгаа байхгүй. Одоо зөвөр нөгөө телевизэн том болонгуудаа л яг веб руугаа хөрөөл ажиллаждаг гэсэн үг. Тийм шүү дээ. React угаасаа React дээр угаасаа тийм шүү дээ. Яа веб апп. Тэгээд ийм сонголт гараад ирж байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор одоо ингээд backend-ийн системүүд би орлоод идэгээс аахгүй. Одоо нөгөө Java гэдэг чинь backend шүү дээ, тийм. Тэгэнгүүт backend Java дээр хэцүү хийж исэн юмыг JavaScript руу оруулангууд бүр амар амархан болсон. Ингээл ер нь JavaScript айгу амар шүү дээ, тийм. Яг ингээд ингээл бичээл. Тэгэнгүүт надад зүгээр хамгийн их таалагдсан юм JavaScript болол ингээд үнэхээр амархан байдлаар одоо юм хийж болох юм байна гэдэг тэр юмыг олж авсан байхгүй. Ядаж нэг жижигхэн одоо жишээ нь юу гэдэг нэг prototype юм уу хөлбөр гаргана гэдэг JavaScript-ээр арай хурдан хийх гэдэг шүү дээ. Тий, арай хурдан хийх гэдэг. Олон юм яагаад байхгүй тий шууд ингээл шууд бам гэж авчих боломжтой. Тэгээ нөгөө талаас сул тал нь жоохон алдаа гарах магадлал өндөртэй болчихж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр тийм магадлалтай. Compile хийхгүй байгаа учраас. Тийм ээ. Яг сүүл нөгөө TypeScript энэ төр гарч ирээд бас тажиг болсон юм лээ. Тэгээд бас нэг шалтгаан зүгээр юу юм бэлээ. Би нөгөө нэг одоо багшийн компани дээр ингээл ажиллангуудаа ганц нэг ингээл нөгөө оюутан хүн юм чи ингээл мастл олол хийж штэ тий. Багш нараасаа энтер гэл. Тэгэнгүүт надад зүгээр хамгийн таалагдсан юм JavaScript дээр бүр амар хурдан хийдсэн байхгүй. Ингээл ерөөсөө л нэг ингээд Java ч ингээд айгу том штэ тий. Тэгвэл JavaScript дээр ингээд Gatsby хийгээл тэгэл тэднийг ингээд амар хурдан хийгээд байсан болохоор тэр технологи нь айгу таалагдсан. Тийм ээ. Айгу сүүлийн топлорч болсон байсан тий. Сүүлийн жишээнүүд ч ихтэй. Java-гийн documentation-аас жоохон ойлгомж муутай штэ. Тэг том л доо. Нөгөө нэг хурдан хугацаанд ялс юм хийхэд Java айгу асуудалтай хат юм. Яа, үнэ. Тийм хурднаас нь хамаарал. Тэгээд бас нөгөө нэг хөрөх боломжоос нь хамаарал тэгэл JavaScript гэдэг юм branch хэлийг сонгоод явсан да. Тэгээд хамгийн яаж боломж олдов? Тэгээд тэндээсээ ингээд одоо би ингээд гарчиж байгаа шүү дээ тий. Нөгөө багшийнхаа дадлагаас тэгээ явж исэн чи яг нөгөө Tomeo бол тохоо үед айгу бүүн болж исэн л та. Нөгөө манай founder Баярсайхан ахыг ингээд Instagram амар явдаг. Одоо иймэрхүү боловсролын стартап, edtech стартап Монголд хийж байгаа юм байна гэж бүүм яваал. Тэгэд би нөгөө найзуудтайгаа айгу ярьдаг. Ийм хийж байгаа юм шүү дээ. Энэ Баярах гэдэг нь ингэдэм л гэл. Тэгэл ярьжсэн чинь Tomeo-гоос нөгөө internship зарласан байхгүй.
дадлага үед аавна гэдэг. Тэгээд тийшээгаа би нөгөө нэг юу өгөөд өөрийнхөө мэдээллүүдийг явуулаад тэгээд би танд ингээ 3 сар цалингууд дадлага хийх хүсэлтэй байна гэдэг хүсэлтэй явуулаад тэгээд эн чинь нөгөө яг томьёо болохоор айгүй тийм нөгөө нэг одоо документ айгүй сайтай газар аахгүй. Тиймүүд ингээд нэг ярилцлаганд дуудаад бодлого бодуулаад тэгээд ер нь бол яг харж байгаад ингээд авч байгаа. Тэгээд яг тэнцээд тэгээд нөгөө нэг яг ярилцлаганд дуудах процессын дээр яг ярилцж исэн чинь хамгийн таалагдсан юм нөгөө нэг технологи нь айгүй таалагдсан аахгүй. Одоо ингээд томьёогийн одоо системүүд ер нь JavaScript based байсан. Тэгэхээр яг миний яг нөгөө нэг яг ингээд харцсан байгаа юмтай яг таарчсан болохоор за энэ бол угаасаа зөв сонголт байна гэж тэгэл томьёор орж исэн да. Тийм. Ер нь бол угаасаа залуу нөхд үгдийн чиний хувьд нөх одоо заавал энийг би аав, энийг аав гэдэг нэг тийм тэгээд luxury байгаагүй тий. Тэгээд боломж олцсон. Дээрээс нь толгой дотроо бодоод төсөөлж исэн. За нэг би юмэр дүү stack дээр ажиллаад ингээд явчих юм байна гэж бодож исэн. Тэр нөгөө vision дээр чинь нэг талаасаа тохирсон учраас за ингэ явчих гэж бодсон биз дээ. Тэгээд яг энэ бомбал ерөөсөө хайж байгаагүй. Зүгээр яг гараад яг тухайд гараал ирсэн. Тэгэл өгсөн. Тэгэл яг ороод тэнцэл. Тэгэл харцсан. Тэгэхээр дөнгөж одоо жишээ нь огт хөгжүүлэлт хийж байгаагүй. Яг энэ талаар яг хажуудлаас одоо хараад гадны хүний өнцгтэй байгаа хүний хувьд болохоор ингээд нэг ямар language сурах нь илүү чухал юм шиг санагдах гэж магадгүй л дээ. Зарим хүмүүс айгүй фид бодоод байдаг шүү дээ. Би бол одоо зөвхөн Python дээр л ажилламаар гэдэг юм. Тэгээ би зөвхөн Python сурна, data science хийн гэдэг юм уу те. Эсвэл заавал Python мэддэг гэдэг утгаараа web хөгжүүлэлт хийх гингүүд заавал Python дээр үйлчилсэн Django гэдэг одоо чинь би web stack хэрэглэн, full stack хэрэглэн гэдэг юм уу те. Ингээд байдаг те. Тэгэхээр яг дөнгөж сурах гэж байгаа хүний хувьд хамгийн чухал анхаарах ёстой мэдлэг чадвар нь яг юу юм? Одоо жишээ нь за ойлголоо тий. Сүүлийн үеийн ингээд мэдээж хот болж байгаа анхаарах ёстой технологиуд байгааг ойлгож байгаа тий. Одоо JavaScript дээр TypeScript гарлаа гэж ярьсан, React гэж байдаг гэж ярьсан. React дээр бол үнэслээд React Native гэдэг гар усны аппликейшн хийж гин гэж бид нэр бас үзлээ тий. Нэг хэсэг бол Google-ийн гаргасан JavaScript дээр үнэслэн ямар framework болгоо мартчихжээ. Angular ч яасан. AngularJS тэгэл Angular тэгээд нэг хэсэг явуулсан ингээд хүндээ бол ингээд framework байнгын гарч ирэл өөрчлөгдөд ингээд явж идэг. Одоо чинь Flutter гэдэг одоо гаргасан application гэдэг framework байгаа тий. Apple дээр болохоор C# дээр код бичдэг, бас давхраас гаргасан application-ыг Swift дээр бичдэг. Тэгэхээр яг хэлний сонголт бол асар их ямар ч хэл сурч болно тий. Тэгэхээр яг гол нь яг дөнгөж эхэлж байгаа хүн яг юун дээр юу анхаарах хэрэгтэй вэ? Энэ дээр бол зүгээр хамгийн анхаарах зүйл нь зүгээр яг ийм суурь одоо тэр чинь нөгөө нэг одоо C гэж хэлж байгаа шүү дээ тий. Одоо компьютер одоо ингэж ажилладаг, кодыг ингэж хөрвүүлээд ингэж ойлгодог гэж яг ингэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо энэ бүх хэлний одоо суурь нь ерөөсөө л ингэж C дээр байсан тэр нэг одоо лог код яг л тэр юмнууд ингэж ерөөсөө л одоо девелоперуудыг хэрэглэхэд амархан болгоцсон байгаа болохоос одоо тэдний зүгээр байсаар л байгаа хамгийн цааталт нь байсаар л байгаа гэсэн. Тэгэхээр зүгээр хэлэх гээд байгаа санаа нь ингээд одоо суурийн аягүй сайн сурчих юм бол ямар ч framework руу одоо ингээд хөрөөд ажиллахад асуудалгүй. Ерөөсөө яг тэр програмчлалын хэлний суурь одоо тэр объектэд хандлт гэдэг нь яг яагаад байгаа юм гээд яг тэр суурь процессыг ойлгочиход одоо хэлний сонголт нь бол одоо чиний боломжоос шалтгаалаад нөгөө орохчоо сонирхож байгаа компаниас шалтгаалаад өөрөөр болоо явчихна. Тэгэхээр ер нь бол ингээд суурьаа ингээд маш сайн үзүүлчихвэл ийш ороод ажиллахад ер нь бол асуудалгүй л гэж. Тийм тэрийг за би дахиад тэрийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр хөгжүүлэлтийн одоо paradigm буюу яг энэ програм хангамжийн яг одоо цаг үеийн ерөнхийдөө ингээд хувьцлуудыг ингээд харах юм бол нэг зэг дээр ерөнхийдөө C гарч ирээд яг энэ хөгжүүлэлттэй холбоотой энэ зохицолтой одоо яг энэ computer science гэдэг зүйл төрөөс асар том хөгжлийг ерөнхийдөө авчирч ирсэн. Тэр хөгжил нь өөрөө юу байсан бэ гэхээр object oriented programming гэдэг зүйл байна. Өөрөө шин төрлийн юм одоо код бичлэлтийг бодох одоо тийм баг философи маягийн байна. Нэгсэндээ юу вэ гэхээр кодоо бичиж байхдаа ажиллаж байгаа элементүүдийг бүгдийг юу гэж хараад гэхээр бүгдийг нь object гэж хараад тэгээд тэр object-уудыг бүгдийг нь хооронд нь яаж холж өгөхгүй те нэг object нь нөгөө object-аас одоо нөгөө inherit хийх буюу одоо жишээ нь шинэ чанарыг өвөлж аваад нэг object нөгөө object-д өөрчлөлт хийгээд мэтлэн ингээд явдаг нэг юм философи гарчаад байна те. Тэгээд давхар ерөнхийдөө бас popular paradigm нь юу вэ гэхээр functional programming гэж байгаа. Одоо жишээ нь data science-тай холбоотой
Тэр чинь одоо юу гэдэг шинжлэх ухаан дээр ерөөхдөө одоо математик энэ төр талтай хэрэглэгддэг энэ ухаан дээр бол ерөөхдөө functional programming гэдэг зүйл маань ерөөхдөө бас айгуу popular хөлбөр байгаа байхгүй. Тэгэхээр их сургуульд ороод яг энэ хэлгээр тэр үндсэн ерөөхдөө ойлголтуудыг айгуу сайн аваад яг энэ хэл гэхээсээ илүүтэйгээр яг энэ програмын хэл гэж яг юу яриад байгаа, бид нар яг юу сурах гэдэг байгаа, хүмүүс одоо back end гэж юу яриад байгаа, front end гэж юу яриад байгаа гэдэг талаас ерөөхдөө суралцаж эхлээд тэгээд тэндээсээ мэдээж нөгөө програм ямар ч хэл дээр байсан гэсэн. Ер нь бол их сургуулиудад Java дээр одоо ихтэй яг C дээр хэлдэг хүмүүс бол одоо нэлээд ховор болсон. Энэ чиг яг C үзчихсэн усуд бол нэг класс азгүй юм шиг тэрний нөгөө талаас азтай. Юугаар азгүй вэ гэхээр амар ядаргаатай хэлцтэй нөгөө талдаа амар ядаргаатай нас хэлцэн хүн дараад нь тэр орг юмнаас айхаа болчихдог. Тэгээд тэр утгаараа айгуу гоё. Тэгэхээр юу вэ гэхээр ямар нэгэн хэл дээр эхэллээ. Тэгээд бодлого бордон тий. Тэгэхээр бодлого бодох гээд түрүүн томьёотой чинь бодлоготой шалгалт аваад хүмүүсийг ажил авдаг гэсэн. Тэр бол бүр яг Америкт байдаг, дэлхийд байдаг ерөнхийдөө бол хамгийн шалгалтын стандартуудын нэг байна. Ягаад гэвэл 100 залуучууд орж ирлээ. Дунд нь амар хурдтайгаар 95-ыг хасаад зүгээр хамгийн шилдэг 5-ыг сонгох хамгийн талбараа зүгээр бодлого болчих واخхой. Тэнд дунд заавал ярилцлага хийгээл амьдралын сонсоод шалцуунаад шаардлага байхгүй бүгдээр ингэ авчирч цаг өгөөл бодлого болчихдог. Тэгээд дундаас нь ерөнхийдөө шилээд авчдаг юм байгаа даа. За тэгэхээр програм дээр бол team юм байна, object oriented-ийг сурах зөв юм байна. Тэгээд явлаа. Бид нөгөө одоо залуучууд чинь нөгөө front end developer энэ төр гэж ярьдээ шүү дээ. Тэгэл одоо шууд нөгөө одоо чин амар бүүн болоод байгаа Next.js гээл шууд ингээл одоо миний анзаарч байгаагаар одоо май дээр ингээд intern болж орж ирж байгаа залуучууд ингээд байгаа байхгүй. Одоо би болол ингээд Next.js дээр web pages гэж яриад байдаг байхгүй. Тэгээд Next.js дээр web pages гэхдээ тэр чин зүгээр ингээд процессыг л хурдан болгож байгаа. Яг үндэ чи ингээд одоо CSS хэрэгждэг тий. HTML, CSS, JavaScript 3 ашиглаад web application хийжсэн бол баг Next.js дээр би web хийжсэн гэдгээс айгу илүү одоо дэвэр байж болохоор байгаа байхгүй. Миний хувьд нөгөө яг юм суурь юм айгу сайн сурцсан байна гэдэг үднээсээ. Тийм шалгуур. Тийм ээ. Тэр суурийг бол сурцсан цагтаа бол Next.js дээр одоо тэгээд хинч за ингээд код хичээл явж чадна. Ингээд яг суурь зүйлийн дээр айгуу сайн сурцсан байх юм бол одоо JavaScript-ийн одоо суурь JavaScript байгаа шүү дээ. Тэр суурь JavaScript-ийг сурцсан хүн одоо Node.js ч юм уу те одоо Nest.js ч юм уу тэднийг бол ингээд бүгдийг угаасаа чадна. Ягаад гэвэл чи ингээд яг суурийг минь мэдчих болохоор гэдэг философи гэх юм уу? Юу юм бэ? Одоо бид нэг ингэж ярих гэдэг чинь тэр веб технологи ерөнхийдөө задлаад яриа. Тэгээд backend гэдэг нь юу яриад байгаа гэхээр ямар нэгэн бид нар Facebook гэсэн, Twitter гэсэн одоо ингээ YouTube гэсэн вебсайт хэрэглэж байгаа цааталтан дээр дата хадгалагдаж байгаа. Үндсэн тэр ерөнхийдөө одоо бизнесийн тэр ерөнхийдөө гол одоо нууц бүх одоо логкууд ерөнхийдөө хадгалагдаж байгаа тэр нэг хэсгийг backend гэж ерөнхийдөө яриад нэг ойлголоо. Frontend гэдэг нь юу вэ гэхээр яг customer facing буюу одоо бид нар хэрэглэгч хүний хувьд бидний яг харж байгаа интерфейс хэсэг байгаа байхгүй. Тэгээд энэ хэсэг маань ерөнхийдөө юу гэхээр браузер дотор ихэвчлэн ерөнхийдөө бол ажилладаг. Ягаад гэвэл бидний ихэвчлэн нет орохтой браузераас олж байгаа. Тэгээд гар утасны браузернаас эсвэл компьютерийн браузернаас тэнгуүтийн бид нар дээр энэ дүрсийг харуулахдаа ерөнхийдөө хэрэглэгдэж байгаа технологиуд маань өөрөө юу вэ? HTML гэж байгаа, CSS гэж байгаа. Мэдээж энэ дэр хөдөлгөөн оруулаад эффект оруулж байгаа юмнууд маань болохоор JavaScript гэж ерөнхийдөө байгаа. Тэгэхээр веб технологи ерөнхийдөө анх сураад явж байхдаа яг энэ үндсэн хэсгүүдийг ерөнхийдөө задлаад үзтээ. Одоо front end дээр жишээ нь HTML гэж яг юу вэ? HTML дээр ингээд янз бүрийн тагнууд үзэн, meta tag гэж юу юм тэргээд явна. CSS гэдэг нь болохоор нэг өнгө дүрсийн өөрчлөлт одоо жишээ нь зарим фонтуудын том болгож жижиг болгоод явчихсан. Тэнгүүтээ JavaScript оруулж ирэнгүүтээ маусаар очоод дарангуут магадгүй фонтын өөрчлөлт гэж юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар ингээд effect-үүд нэмээд явчихж байгаа байхгүй. За тэнгүүт backend гэдэг ярингууд нөгөө нэг web application маань яаж өөрөө dynamic болох вэ? Тэгээ хэрэглэгч орж ирлээ, логин хийлээ, шинээр мэдээлэл оруулаа. Тэгээ одоо чинь Facebook дээр орж ирэл бид нэр нэг юм бичлэгээ тэнгүү тэр мэдээлэл чинь бүх бидний эргэн тойронд байгаа одоо чинь дэлхийд даяар байгаа найз нөхдөд харагдаж ин гэдгээр чинь бид нар нэг талаасаа бид нар Facebook л өөрчлөлт оруулаад байгаа байхгүй. Ягаад гэвэл Facebook маань өөрөө дата талаасаа яг үзэмж талаасаа мэдээлэл өгж байгаа талаасаа байнгын өөрчлөлт хийдэг буюу динамик байгаа. Тэр динамик өөрчлөлтийг бид нар хэрэглэгч бид нар хийгээд гэсэн. Тэгэхээр нөгөө нэг мэдээллийн урсгал маань хоёр чиглэлтэй болоод байна шүү дээ. Тэр энэ боломжийг нөгөө нэг backend маань өгч ин гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт хөгжүүлэлтэн дээр нэг гайхалтай юм юу вэ гэхээр хүний цаг хугацаа одоо чинь хөгжүүлэлтийн цалин бол айгүй өндөртэй. Тэгэхээр нэг хөгжүүлэлт одоо чинь 5 хөгжүүлэгчид их хэмжээний цалин өгж байгаа. Нэг хөгжүүлэгчид мөнгө өгөөд бүх юмыг хийлгэж байвал тэр бол мэдээж их хэмжээний мөнгө хэмжих гэдэг чинь. Тэгэхээр тэр боломжуудыг юу олгодог вэ гэхээр хин төрлийн технологиуд маань юмнуудыг дандаа хялбарчилсан энэ технологиуд аяг гарч ирж байгаа. Тэгэхээр тэн дээр ямар ойлголт гарч ирж байгаа гэхээр abstraction гэдэг ойлголт гарч ирж байгаа. Одоо жишээ нь сүүлийн фреймворкуудыг хэрэглэх юм бол
бид нар яг энэ authentication-тэй холбоотой, логинтой холбоотой очиж жишээ нь логкуудыг ер нь бол хийхээ болчиход байгаа байхгүй. Одоо чинь Firebase хэрэглээл шууд одоо чинь Google-ээр шууд логин хийж болно, Apple-аар шууд логин хийж болно гэж явчихгоо тэр чи юу болж байгаа гэхээр өмнө код биччихсэн уусууд бүгдээрээ лайнаар нь ингэж бичиж айгүй цаг хугацаа зарцуул. Доор хаяж өгдөө 20 цаг. Одоо жишээ нь сайн developer бараг нэг 20 цаг доор хаяж зарцуулахад байсан тэр элементийг бол ерөөсөө хэдхэн минутын асуудал болоод өөрчлөө хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи яриад байгаа юм юу вэ гэхээр сүүлийн үеийн юмыг хэлбэршүүлсэн цааталт нь яг технологи нь яаж ажилтгийг ойлгохгүй байсан ч гэсэн нөгөө хийх боломжтой болох айгүй хэлбэршүүлсэн технологи ашиглаад нэг өөргөө нэг веб пэйж хийчихэд тэрийг нөгөө амар лаг юм хийсэн юм шиг ингээд хүмүүс яриад байдаг гэж ярьж байгаа. Тэгэхээр тэр утгаараа юу вэ гэхээр хүнд байдаг одоо temptation буюу шууд хийчмэр юм юу вэ гэхээр за нэтээр ороод нэг заавар үзэл хамгийн сүүлийн хамгийн hot технологиг барьж аваад тэрийг сураал тэр дээр нэг вебсайт угсарч тавиал за би бол алдаг бартаа гэж ярих гад байдаг. Гэтэл тэр маань хангалтгүй байна гэж ярих гад байгаа. Тэгэхээр энэ чинь миний ойлгож байгаагаар л одоо суур юмнууд буюу яг ингээд залгаануудаа сайн сурч байгаа бол сүүлийн hot технологи юу ч байсан гэсэн. Одоо Next.js магадгүй popular биш болж болох байхгүй. Тэгэхээр тийм бол Next.js-ээс өөр юм шууд сураал дорон сураад тэрийг шууд ингээд практикээр хэрэглэх боломжтой болох гэдэг шүү дээ тий. Энэ яг нөгөө миний баримталдаг яг тэр зарчим гэх юм уу? Ер нь бол нэг иймэрхүү юм байгаа. Зөвхөн суурийг мэдчих яхад л гарч ирсэн юмнууд нь бол ер нь бол нэг асуудалгүйтэй гэдэг яг миний өөрийн баримталдаг л зарчим. Бас хүмүүс бас арай өөр байж болно шүү дээ. Шууд. Тэр бол миний бодлоор хизээл хуучрахгүй үнэн л гэж чинь. Ямар ч юм дээр ямар ч юм хүн ингээд суураас сураад юу ярил одоо нэг би ч нөгөө томьёод орж яхад ингээд манай томьёо ч нөгөө айгаа технологийн баг нь олоолаа байсан аахгүй. Тэгээд майд нөгөө нэг гитэмс төгссөн ингээд нар байдаг байсан. Девелопер ахнар. Бидний нөгөө одоо ингээд технологитой харьцаж байгаа та яг цаана юу болж байгаа вэ гэдгийг харж байгаа алсын хараа нь бүр юм дараагийн төвшин заяа. Амар яг сөүрлэн бүр амар оч хатдаг зүгээр ингээд би нэг одоо нэг компайлер хийгээд гарч ирсэн одоо кодыг ингээд ажиллуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь болохоор ирж ирсэн зүгээр шүү цаатлынх нь код руу н ороод одоо яг нөгөө нэг суур одоо юм код гэх юм дээ. Суур код руу н оронгуудаа өөрчлөөл нөгөөдгийг чи ингээд цадлал болгосож байгаа байхгүй. Тэгээд би бол тэрийг одоо бараг л мэдхгүй юм лээ юмсан. Яг юу болоод байгаа вэ гэдгийг. Тэгэхээр тэр бол надад супер санагдсан. Яа. Тийм ээ. Тэгэхээр нөгөө specialization буюу одоо ямар нэг юм дээр цодохой зэг дээр очиод дагнана гэдэг нэг юм байна л даваасан. Ягаад гэвэл түрүү хоёул ярьж технологийн салбар маань өөрөө том салбар учраас чи яг бүх юмны мастер болоход угаасан гэсэн. Тэгээ нэг зэг дээр очиод чи өөрхөн карьерийг сонгох хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Зарим усуд бол одоо чинь ямар нэгэн дизайны мэдрэмж байхгүй зүгээр л яг back-end дээр яг back-end-ийн логик дээр ажилласан усуд одоо чинь байдаг шүү дээ. Би яг ингээд нөгөө хөгжүүлэгчээ сураад явж байгаасаа миний ойлгож ирсэн юм юу вэ гэхээр яг дизайн талтай нэг авьяастай биш юм байна. Тэ юу гэдэг юм back-end log center дээр бол ажиллаад бол надад ямар ч асуудал хүн байна гэдэг би дотроо бодож ирсэн зүгээр хайл санаад байна. За тэгээд ажилд орлоо. Ажилд оронгууд нэг асуудал байгаа. Юу вэ гэхээр зүгээр сургууль дээр юм сураад номон дээрээс юм үзээд интернетээс зүгээр нэг хичээл үзэх нэг ондоо яг зах зээл дээр одоо production дээр ажилладаг тий. Хүнээс одоо чинь мөнгө чарждаг гэх юм уу тий. Яг юм чухал хүний одоо хувийн мэдээлэлтэй харьцдаг юмртай аппликейшнүүд дээр ажиллах гэдэг нэг ондоо. Дээрээс нь багаар ажиллах чинь шал ондоо тий. Ягаад тэгэхээр нэг код бейсэн дээр олон талаас ингээд ажиллаж байна тий. Тэгээд одоо чинь өөрсдүүд маань хоорондоо нийцгээ болж байгаа юм бол чинь ингээд аппликейшн эвдэх юм энэ төр магадaltaй. Дээрээс нь апдейтууд гарлаа гэдэг ингээд апдейтаа шууд одоо хэрэглэгчдийнхаа хэрэгэлдэг айден дээрээ тэр апдейтаа гаргах юм уу эсвэл өөрсдөө дотоос ба жоохон шалгаад тэр бета version татаад явах юм уу гэдэг тий. Тэр процесс ерөнхийдөө томьёо дээр яаж явж исэн. Тэгээд өөрийн ч хувьд нэг ад хэрэг судалж явах тэр нь яг ямар шүү бэрхшээлээ тулгарч исэн юм. Яг ажил дээр гараад бол одоо надаа нэг яг байгаа одоо туршлага маань гэх юм бол ерөөсөө томьёо дээр ажилласан туршлага байгаа байхгүй. Яг ингээд одоо их сургуулийн төгсөөл гараад томьёо дээр ажиллахаараа одоо ч ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг юм стартап стайлтай яаж ажилтдаг яг тиймэрхүү юу те. Тэгээд энэ дээр болохоор юу яаж яасан нэг би чинь яг интерн болоод яг томьёод орж ирж исэн болохоор томьёод чинь нэг одоо нэг 5-6 сар ингээд нэг яг байгууллагадад явцсан. Ер нь бол нэг юм хурлууд нь ингэж явд юм байна. Хүмүүс нь таска ингэж хуваарлаж авд юм байна. За тэгээ таска бүр болохгүй байх юм бол энэ хүмүүсээс асуух юм байна. Хийдэм байна гэдэг. Нөхөнүүд нь ер нь бол ингээд тогтворчсон байсан. Тэгэнгүүт нэг айгуу тийм чөлөөтэй санагдсан байхгүй. Юун чөлөөтэйсэн бэ гэхээр нэг одоо 5 өдөр хийх юм
одоо нэгтгэх өдөр ингээд бүгдээрээ сайхан ярилцчихад тэгээд ер нь ингээд хомоор нь төлөвлөждөг байсан. Тэндээс болохоор ерөөс ингээд хүмүүс одоо энэ таскийг одоо энэ хугацаанд хийн гэдгээ ер нь бол ингээд яаж тооцоолтын ингээд амжина гэдгээд яг яаж мэдээд байгаа юм ч юм уу тиймэрхүү нөгөө сонирхолтой одоо юмнууд одоо 2 өдөр хийх ажлыг 1 өдөр хийн гэд би нөгөө ингээд авч авах гэдэг байсан аахгүй. Тиймүүд үгүй наа чи ингээд энэ процессыг дамждаг болохоор чи надаа 2 өдөр гэж хэлээд авсан дээрээ гээл хэд явдаг байсан. Тэгээд нөгөө нэг таскуудаа болоод ерөнхийдөө тэгээд хуваарлаж байгаа том томор нь. Тэгээд өдөр болохоор өглөө бид нөгөө яг 10-аас өмнө өдөр юу хийсэн бэ? Өнөөдөр юу хийх вэ? Чамд юу хэрэгтэй байна? Чи юун дээр хатсан бэ гэдгийг мэдгээс байхгүй. Жижигхэн 5 минутын пост зогсож ингээд хийцдэг. Тэр соёл надад бас айгүй таалагддаг. Юмд өчигдөр одоо би иймэрхүү процессд явж ирсэнээр одоо тэр DC нэг тим юм дээр очиод ингээд хатцсан. Эндээсээ би ерөөс ингээд гарч чаддаггүй гингүүд одоо манай багийнхан зүгээр ингээд тойр зогсож надад зүгээр шийдэл хэлж өгөөд нэг бол зүгээр тусалж чадах хүнтэй холбож өгөөд тэгэл ер нь бол процесс нь ингээд явцдаг. Тэгэхээр бол томьёо дээр бол айгүй тийм зөв процесстэй одоо ингээд хар хүнсгэнс нь зөв явсан гэж бол үзээд байгаа. Тэгээд юм гэж би болох уу? Энэ нь болохоор нөгөө юу юм бэлээ. Томьёо чинь нөгөө нэг яг орж ирсэн яг байсан девелопер залуучууд нь болохоор яг нөгөө яг гадаадд ер нь бол ингээд ажиллаад ирсэн манай нөгөө CTO ах энтер ч юм уу те. Нэг бол senior software engineer маань бол айгүй тийм туршлагатай хүмүүс байсан аахгүй. Тэгсэн чинь тэр хүмүүс болохоор яг нэг өмнө ажлынхаа яг тэр нэг зөв туршлагын зөв томьёотор оруулж ирээд ингээд тэр нь хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд тэндээс нь зүгээр ингээд би ингээд суралцаад явсан процесс. Тэгэхээр тэр айгүй зөв санагдсан да. За хоёулаа тэгвэл за developer болох талаар ерөнхийдөө ярьлаа, сургуулийн талаар ярьлаа. Тэгээд ерөнхийдөө бол дадлага хийх талаар ярьлаа. За одоо яг бизнес талдаа яриа те. Монголд одоо ямар том технологийн компаниуд байна. Яг ашигтай ажиллаж байгаа амжилттай явж байгаа компаниуд яг ямар салбар дээр юун дээр ерөнхийдөө фокус хийж ажиллаж байна. Монголчууд одоо сайн нэг нэлээд одоо стартапууд бүүн боллоо шүү дээ тий. Технологийн салбар гээл одоо девелоперууд энэ цалинж өслөө нэлээ. Тэгсэн чинь одоо эндээс одоо л нөгөө нэг яг ашигтай компаниуд нь ер нь бол ингээд шалгараад үлдчихэж байгаа мó гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр Монголд бол хамгийн ашигтай байсан компаниуд нь бол нөгөө нэг одоо fintech аппликейшнууд, fintech-ийн аппликейшнууд бол хамгийн сайн хөгжсөн. Ерөөсөө fintech-ийн одоо хаамны аппликейшн, голомтын аппликейшн бүгдээрээ аягүй сайн. Ерөөсөө ингээд хүмүүсийн хэрэглээг аягүй сайн ингээд юу яач чаддаг, хялбарчилж чаддаг. Тэгэхээр бол тэр үнээр сайн хөгжсөн санагдсан Монголд. Финтек бол Монголд бол үнэхээр сайн хөгжсөн технологийн салбарт нь даал. Тэгээд дараагийнхаа нь одоо нөгөө нэг юу байна? Ер нь бол ингээд одоо хүний хэрэглээг хялбарчилсан стартапууд л ер нь бол үлдэж гин л гэж хараад байгаа. Одоо UBCAP байна. Одоо хамгийн одоо Монголд айгүй дайжгүй хөлөө олоод явчихж байгаа стартап компани гэх юм бол одоо UBCAP байна. Тэгэхээр Монголд 40 хоногт хэд 20 хоногт яг UBCAP гэсээр гал явчихсан. Тийм ээ UBCAP өөр UBCAP байгаа. Тэгээд одоо нөгөө нэг скутерийн аппликейшнуд байна шүү дээ. Тэр ер нь бол тажиг юм байлаа. Тэгээд өөрч тэгээд скутеринг гэж юу яриад байгаа. Монгол тэр нөгөө нэг гадаа ингээд нөгөө скутер унж байгаа бичдэг тийм скутер орж ирсэн гэдээсэн тийм. Тэр апп тэр өөртөө хөгжүүлсэн юм уу эсвэл цаанаас скутертэй цуг орж ирсэн юм уу? За тэр аппликейшнал скутертэй цугаар оруулж ирсэн баха. Би тэн дээр нь юу яаж тийг санагдсан. Ягаад тэгэхээр тэр скутер чи өөрөө яг энэ хайпайг популяр болчиход байна. Манай Chicago гэдэг аваад байсан тийм. Скутертэй нэг компани орж ирсэн чинь тэр скутернүүд ухаад алцаараад болчихсон гэсэн баха. Хараад орж ирээд зүгээр авч хулгайлж аваад. За Монголд бас нэлээд божигсэн юм болсон. Яста божигнаас байсан байгаа. Одоо тэгээд тэр ер нь яваад байна уу те? Хүмүүс ер нь дуртай байна. Одоо бүр хоёр өрсөлдөж мөсөлтөжтэй болчлоо тэр чинь. Papatrip-ийн нэг оруулаад ирсэн байсан. Тэр Монгол нэрээ тэр нөгөө юу нэг нэг Papatrip энэ шиг нөгөө одоо аялын тийм веб аппликейшнууд айгу бас нэлээд болсон шүү. Nice. Аялын вебсайт гоё. Өөрөөс Монголын амар том группүүд дотор одоо ICT групп байгаа. Тэгээ ICT-ийн чинь болохоор юуны үйлчлэг өгч байгаа.
сервер одоо хүмүүс ерөнхийдөө вебсайт хийж байгаа бол сервер чинь хурдан авах юм үүлэн технологи ерөнхийдөө дата центрын дээр ажиллаж байгаа байх угаасаа тэрүүгээр мөнгө осоод ирсэн надад санагдаж байна. Үүсгэн байгуулагч хин ах нэрийг марч. Би ингээ хүний нэр мартаад тийм аа. Bitcoin mining дээр хийж мэйгээл гэсэн. Зөндөө олон жижиг компаниуд хөрөнгө оруулалт хийгээд нэг том офис байгуулад явж байсан. Тэр компаниудад ашигтай компани байгаа, ашиггүй компани байгаа. Тэстэ тэнд нөгөө нэг технологитой холбоотой юу гэдэг боловсролтой холбоотой энэ төр одоо Томьёо хувь энэ төр хүртэл компаниуд ерөнхийдөө байгаа. Томьёо мэдээж боловсролын салбарт ажиллаж байна. Боловсролын салбарт одоо Томьёо шиг ерөнхийдөө дахиад ийм том одоо хамт олон байна уу ер нь? За одоо чинь жижиг нөгөө нэг яг бизнес модель нь адилхан дуу юмнууд бол зөндөө байгаа шүү. Neolingo гэдэг боловсролын аппликейшн байсан, Medley гэдэг байсан. Өөр чинь бас нөгөө маань ч нөгөө хэлний аппликейшн болохоор хэлний бол бас нэлээдтэй аппликейшн гараад ирчихсэн шүү. Тийм баг. Манай нөгөө Хатан Баатрын ID-г нөгөө аваад идрээ нэг апп хийлээ гэдэг Skippo илүү нэг тийм апп байсан тийм. Би одоо нэг дээр үед Монгол байсан болохоор тийм дээр үе яриад байгаагүй шүү. Тийм байна. Тэгээд Монгол гэхдээ нэг амар юу яасан юм санагдаж байна. Санаа нь байх юм бол аппликейшн хийх гэж одоо ерөөсөө нэг тийм амар хэцүү биш болсон юм шиг санагдаж байна. Ингээл байж өглөө босоод ирэхдээ бүр ингээд шинэ аппликейшн гараад ирсэн баг л нэг одоо ерөөсөө апп хийн гэдэг чинь ерөөсөө асуудалгүй болчиход байгаа байхгүй. Одоо мөнгөнд байгаа ресурс байгаа. Ягаад гэвэл чамшиг юм мундаг залуучууд нэгтлээс айгүйх болоод ирсэн байна. Жишээ аппнууд айгүйх байна. Их хуцуул одоо чинь юу гэдэг юм Вьетнам интегритгээд бас юм апп хийдэг баг хамт олнууд аюул гарсан байна. Гэтэ яг нөгөө цагийн зөрөө мөрөө хилний барьерууд мэдээж байгаа ч гэсэн гэтэ хүн болгоны хувьд боломжтой болсон. Тэгэхээр ер нь бол технологийн салбар ингээд явж байгаад нөгөө нэг чинь ингээд технологийн салбартай тий. Тэгээд хаана очиад юу яа гэм бэ гэсэн чи яг ингээд санхүү дээр очиад ер нь бол ашигтай бизнес юм уу, ашиггүй бизнес байсан юм уу гэдгийг зүгээр яг тодорхойлогдсон юм байна. Гэж ер нь бол яг ингээд нөгөө нэг стартап байгаа одоо гадуур нөгөө стартапууд бий болж байгаа. Тэгээл ер нь шалгуур нь бол яг л хүний хэрэгцээнд тааж байгаа мó, энэ ч орлого олж байгаа мó гэдэг дээр л ер нь бол баттай юм л. Тэгээд яг адилхан санаатай зөндөө олон аппликейшнууд гарч ирсэн гэсэн одоо EdTech боловсролын салбар одоо тэр аппликейшнуудыг одоо аппликейшнууд нь одоо өөрөө ингээд ашигаа олоод явж чадах салбар яг мөн үү, ойлгох салбар мөн үү гэл. Тэгээд яг үлдсэн гэд нь бол яг ингээд нөгөө яг чадж байгаа гэд нь яг тогтоол үлддэг юм байлаа. Тийм ээ. Мен чи айгуу гоё угаасаа чи яг ярианы дараагийн сэдвэл угаасаа шууд өөрөө угаасаа оруулчлаа. Тэгэхээр Монгол цаа ингээд зөндөө олон аппнууд байна, ID-нууд байна. Хүмүүс одоо чинь ингэдэг байгаа. Нэг ID гаргаж ирэл тэ надад нэг ийм ID. Тэгээ одоо би энэ дээр амар тайцсан. Миний нүд сэтгэлийг хөдлөж ингээд. Тэгээ нөгөө талд нэг юм ойлгох хэрэгтэй юм юу гэхээр яг энэ дээр чинь зах зээл байгаа юм. Энд чи яг ашигтай ажиллах боломжтой юм уу те? Энд чинь үнэхээр юу гэдэг sustainable буюу өөрийгөө санхүүжүүлээд өөрөө орлогоо олоод тэр орлогоороо өөрийгөө санхүүжүүлээд тэгээд ингээд үргэлжлүүлж явах боломжтой бизнес ID юм уу гэдгийг залуучууд мань бодох хэрэгтэй болчиход байна. Тэгээд одоо UBCAP жишээ рүү хоёлаа эргээд нэг яриа та. UBCAP юугаараа гайхалтай гэхээр original ID биш. Original ID биш гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр угаасаа гадаадаас гарсан ID тий. Uber чи өөрөө Европоос гарсан аппликейшн хаа би буруу санаагүй. Uber гэдэг чи өөрөө угаасаа герман үг байгаа. Тэгээ нэтээр харах юм бол миний буруу гэж магадгүй. Ямар ч хэлсэн гадаадаас гарсан ID амар амжилттай компани unicorn status буюу нэг шууд гарч ирэл тэрбум доллараар ерөөхдөө үлдчихсэн бизнесүүдийн нэг байгаа. Тэгээд одоо бизнес ерөөхдөө бол ашигтай болцсон. Ийм бизнес явж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэсэг бүр Uberification буюу шинэ бизнесүүдийг ерөөхдөө энэ Uber-ийн модельээр явуул, Uber-ийн бизнес модельийг ерөөхдөө оруулах гэх мэт ерөөхдөө бүр өөрөө нэг үүлэг болж хувирч чадсан амжилттай бизнесүүдийн нэг байхгүй. Ямар нэгэн бизнесмен асар амжилттай байхаараа өөрийнх нь нэр нь бүр дахиад үүлэг болоод явчихдаг. Одоо Google гэдэг бизнесийг харах юм бол юм Google гэж бид ярьдаг шүү дээ. Тэгэхээр бүр тэр нэр нь өөрөө бүр ингээд биднэрт үүлэг болж хэрэглэгдээд визуал ороод хүмүүсийн өдөр тутамд ашиглагддаг болно гэдэг чинь тэр брендинг талаас нь маш хүчтэй бизнес байна гэсэн. Одоо Twitter-ийг бодох юм бол хүмүүс жиргээ гэж ярьдаг, жиргэн гэж ярьдаг тий. Тэгэхээр айгуу тийм хүчрхэг брэнд байсан. Гэхдээ Elon Musk бодлож аваад X гэдэг нэртэй болгоод янз бүр болоод байгаа. Гэхдээ тэр дээр маргаантай асуудалж байгаа гоё зүйлүүд байгаа. Тэгэхээр за чамд бол одоо чинь ингээд хөгжүүлэх уур чадвар бол байгааг бол одоо угаасаа мэдж байгаа. За тэгээд мэдээж ингээ гоё ID-нууд мэдээж гадаад байна. Тэгээд хүмүүс бол одоо шинээр өөрийнхөө ID гаргах нэгт биш үү цоош нь яг жинхнээсээ цоош нь ID гаргаж чаддаг хүн угаасаа айгу ховор заяа. Яг тийм бүтээлч хүн айгу ховор ахгүй нэг талаас айгу ховор гаргаж чадсан ч гэсэн тэр ID нь өөрөө хөрсөн дээр буухгүй зэ бодтой тийм одоо ID байх уугүй юу гэдэг нь бас дахиад өөрөө маргаатай. Тэгэхээр энэ процесс маань өөрөө угаасаа нэлийн
хэцүү зүйл байхгүй. Яг энэ ideation process те. Нөгөө талдаа болохоор зүгээр inspiration буюу хүмүүсээс зүгээр санаа авах нэг арга байгаа дээ шүү дээ. За окей. Америкт энэ Uber гэдэг нэг амжилттай дутаа болох юм те. Би одоо чинь Uber-т явж исэн хүн болохоор чинь мэдээд шүү дээ. Тэгээд за энийг аваад Монголд буулгаад хийя те. Тэр Uber-т төстэй Монголд энэ UB Cab шиг апп-ийг хийн гэж зөндөө олон залуучууд ярьжсэн, зөндөө олон залуучууд оролцож ирсэн, гадаад хүмүүсээс хөгжүүлэлтүүдийн хийлгэж ирсэн, дотооддоо ч хүмүүс хийлгэж ирсэн. Яагаад UB Cab амжилттай болсон? Мэдээч фаундер болохоор мэдээж тэр галны өмнө веб хэлдэг гэсэн. Нөгөө хийж ихсэн болохоор л тэгэл амжилттай байх та. Яг зөв процессор нийцсэн шүү лээ. Хийгээл нэвтрүүлээл тэгэл төвч үзээл тэгээ ер нь бол айгу. Яг тэр маркетер угаасаа яг нэг талаас мэдээж хийн гэж чухал зүйл байгаа тий. Тэгээд маркетер таниулна гэж зүйл байгаа. Тэгээ нөгөө талдаа нөгөө хөгжүүлэлт гэдэг зүйл маань манайхан нэг дутуу ойлгоод иж магадгүй зүйл нь юу гэхээр нэг апп төчлөөлөл тэрийг хийгээл гаргаж ирэл болоо юм шиг бодоод байдаг. Гэтэл эн чинь өөрөө амьд зүйл ах хэвээр тий. Ягаад тэгэхээр хэрэглэгч хэрэглэлээ дахиад фидбек авлаа. Энд манайхан нэг алдаа гарч энд нэг юу гэдэг патч хийж, энд нэг апдейт хийж, энд нэг шинэ ингээд фичер гаргаж иж гэдэг юм уу тий. Тэгээд за UB Cab бол угаасаа амжилттай байсан ID-г Монголд оруулж ирээд амжилттай байлгснаар айгуу гоё. Хятад одоо жишээ нь WeChat энэ гэдэг юм супер аппнууд байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ супер апптай холбоотой ерөнхийдөө концепт Монголд гэр явж байна. Яг энэ дэр ер нь ажиллаж байгаа хамтлагтай. Тийм. Одоо монголчин бас нэр нэг гарч иж байгаа юм нөгөө нэг мини апп гэдэг. Одоо наач супер апп байгаа юм л та нөгөө нэг Toki гэдэг. Toki-г та мэдгүй. Toki гэдэг аппликейшн байдаг. Тэр болохоор яг юм супер апп ер нь бол стайл руу хөргөл рүү ер нь бол явж байгаа. Тэгээд энэ дээр бүх одоо нөгөө нэг хэрэглэгддэг одоо хүмүүсийн хэрэглэдэг бүх хэрэглээ аппликейшнуудыг одоо ингээд цуглуулад тэднийг аппликейшн бодол гарч байгаа юм лээ. Тэгээд хөгжүүлэлтээ явж байгаа. Тэгээд тэр нь болохоор дотроо өөрөөс нөгөө нэг төлбөр мөлбөр бүх юмаа өөр дээрээ хийн. Тэгээд нөгөө нэг буцаагаад хөнгөлөлт урамшууллаа бас авч олно. Тэгээд нөгөө машины төлбөр төлөх бог цахилгаан тэгээ бүх юмнууд нь ороод тиймэрхүү юмнууд бол айгүй хийгддэг болцсон байлаа. Тэгэд нэг юм нь болохоор тийм супер аппод гараад ирсэн чинь одоо нэг супер апп гэдэг нэг аппликейшн байгаа аахгүй юу. Тэгээд тэр нь яг гэдэг вэ гэхэд тэмдэглөө ороод харангууд нэг одоо үйлчилгээнүүд нь байж байгаа шүү дээ тий. Тэгээ үйлчилгээн дээр нь дарангууд юу харагддаг вэ гэхээр ерөөсөө утсан зариулсан веб аппликейшнуд харагдана байна. Тэгэл яг энэ стайл руу бүрс одоо ер нь бол айгүй их шилжээд байгаа. Одоо сүүлд болохоор Tomater нэг хийгдсэн юм. Ela гэдэг нэг аппликейшн гарсан байхгүй. Боловсрол англи хэл сурахад зориулсан Ela гэдэг аппликейшн гарсан. Тэр аппликейшнийг бид нэр Toki руу оруулахын тулд веб хөлбөр болгож хөрвүүлсэн байхгүй. Тэгээд тийм ээ. Одоо тэр бол одоо ингээд Toki дээр байгаа одоо ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр тиймэрхүү одоо бусад аппликейшнуудыг өөр дээрээ авчирч ажиллуулад тийм супер аппликейшнууд бол бас Монголд нэлээд хөгжөөд байгаа. Одоо тийм ээ. Юу л юм бэ шээ. Бараг л тэр апп нь өөрөө бараг браузер шиг болоод мэгс үг бараг буруу ойлгоогүй л. Тийм зүгээр тийм. Та яг зөв ойлгосон. Тийм ээ. Хүнд яг нөгөө яг нэг апп хэрэглэж байгаа филингийг өгөөд байгаа. Гэтэ нөгөө талдаа бол яг үнэндээ зүгээр ингээд баахан аппликейшнуудыг bookmark хийгээд оруулсан юм шиг тий. Тэгээд тэдний харилцаа нэг хэсэг нэг progressive web application гэж яриад чи танд энэ. Тийм. Браузераас ороод гэснээр хэрвээ тэр одоо вебсайт чинь чам таалагдаад байх юм бол яг тэр вебсайтыгаа гаргасан дээр аппликейшн юм шиг ингээд оруулчих бол тийм яг үндэ бол тэр нь бол App Store-оор ороод суулгаж байгаа биш зүгээр яг тэр app руу заасан нэг тийм жинхэнэ веб app л байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас тиймэрхүү. Тэгэхээр одоо тийм Монголд бол яг нэг аппликейшнаа зүгээр веб app руу зүгээр заасан тийм аппликейшнуд л байгаа даа гэсэн. Тийм. Гэхдээ яа бас цэвэрхэн л нэг талаас нөгөө скейл хийх боломжтой юм байна л да. Ягаад тэгэхээр өөрөө одоо чипт хоёр хойлохтой нийлж байгаа л амар олон аппликейшн хөгжүүлэх гэж оролдохоос илүүтэйгээр би чиний аппликейшн чинь шинэ хэрэглэгч авчиж өгч чадлаа. Тэгээ одоо юу гэдэг манай аппликейшнд бол одоо чинь ингээд байнгын трафик байна. Тэгээ надад одоо чинь 1000 хэрэглэгч 100000 хэрэглэгч байна. Тэгээ чи апп манай ингээд апп дотор оруулах юм бол чамд ингээд хэрэглэгчийн чинь тоогсох боломжтой гэдэг. Нэг талаасаа чамд болохоор хэрэглэгчийнхаа одоо чинь орж ирж болох тэр трафикийг зараад тэгээ дундаас нь магадгүй фи энэ авах гэдэг шүү дээ. Одоо Apple-ийн модель чинь ер нь бол тэрүүгээр амар гахалтай шүү дээ. Ягаад тэгэхээр iOS чинь өөрөө яг энэ гар утасны Apple-ийн гар утасны ерөнхийдөө энэ үйлдвэрлэлийн систем энэ бүх юм дээр ерөнхийдөө асар том монопол байгаа. Ягаад гэвэл чи physical гар утас дээрээс нь үйлдвэрлэлийн систем хоёр нь хамтдаа ингээд байчихгоо. Тэгэл чи магадгүй чи үнэхээр мундаг аппликейшн чи хийсэн байлаа ч гэсэн чи iPhone-ы App Store дотор орж чадахгүй бол чи физик дэлхийд одоо чинь
яг бүр олон хүмүүст хүрч чадахгүй тий. Тэр цэсмээ одоо Америк шиг, Европ шиг энэ орнуудад бол хүмүүс айгүйхан iPhone хэрэглэдэг учраас тэгээд дундаас нь 30% нь авчиж байгаа шүү дээ. За тэгэхээр ийм нэг урсгал явж байгаа юм. За тэгээд яг ийм урсгал авч ирээд байгаа шүү. Тийм ээ. Сүүлийн 1 жил дараа асар том ерөнхийдөө дэлхийн ерөнхийдөө энэ технологийн салбар дээр явсан асар том өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр ерөөсөө тийм л оюухан байсан тийм. Тэгэхээр тийм л оюухан маань их утсах юм бол Монгол хэлээр ойлгож байгаа. Яг тэр хүмүүс бол нэг тэгж оролдож үзег баг. Зүгээр ороод биш үү монголоор бичих юм бол наад чи ойлгоно зэрэг. Нэг юм асуулаа хариулангууд нь чи наатаа монгол руу орчуулад надаа өгөх юм бол орчуулад өгч байгаа. Дээрэс нь нэг юмыг хүмүүс ойлгосноо нь юу вэ гэхээр хүмүүс технологи маань хамгийн боловсрал бага шаардсан ажлуудыг хамгийн түрүүнд оруулах юм байна буюу одоо машин барьдаг улсуудыг, трак барьдаг улсуудыг, барилга дээр ажилладаг улсуудыг орлоно гэж бодоод ирсэн чинь яг үнэндээ бол офсын ажил хийдэг улсуудыг хиймэл оюухан маань хамгийн хурдан одоо оруулах гэдэг байхгүй. Одоо чинь аккаунтч гэсэн, девелоперч гэсэн тийм. Тэгэхээр девелопер огт хэрэггүй болох гэдэг биш. Гэхдээ 2 юм уу 3 девелоперыг хийж исэн ажлыг магадгүй нэг девелопер хийж болдог тэр ирээдүрөө бид нэр орж ирэх гэдэг гэсэн. Дээрээс нь түрүү нэг abstraction-тай холбоотой нэг яриаг хоёлаа ярьсан шүү дээ. Одоо ингээд доотлол нь ингээд зөндөө олон технологиуд байж болно. Энэ олон технологиудыг бүгдийг нь ойлгох шаардлагагүйгээр нэг технологи бүгдийг базаад ингээд айгүй ойлгомжтой болгоцсон. Энийг чи сурцсан байхад энэ доотлолын асуудлуудыг энийг шийдчихдэг байсан бол одоо энэ технологи чинь дахиад цаашлаад тийм л оюухан доотыг чи бүгдийг шийддэг болох гэсэн үг байхгүй. Нэгсэндээ зүгээр чи англиар ярьж чаддаг бол чи код бичиж чаддаг гэдэг ийм одоо ойлголт руу ерөнхийдөө дэлхийн мэн асар хурдтайгаар шилжиж явж байна. Тэгээд энэ дэр ерөнхийдөө энэ чинь адилсан юм яг юу вэ? Одоо яг цаашдаа яг тийм л оюуханыг ерөнхийдөө залуучууд хэрэг хэрэгжилж байна. Хөгжүүлэх хүмүүс ерөнхийдөө одоо тодорхой хэмжээнд бүгд ерөнхийдөө ашиглаж хийж байгаа гэж бас би ойлгоод байгаа. Энэ дээр бол яг нөгөө нэг яг л бүүн болж байгаа зүйлээ дагаад гэх юм уу? Одоо яг ашиглаад бол ер нь бол Монголд бол явж байгаа. Одоо хүмүүс хэсэг хэсгээрээ ч юм уу тий. Тэгээд энийг одоо ингэж ашиглах юм байна, энийг ингэж ашиглах нь зөв юм байна гэд хоорондоо хуваалцаад энэ дээр бол зүгээр юу юм бэ? Миний ажиглаж байгаа миний одоо би нөгөө 100% өдөрт одоо ингээд 100% ажиллаа гэж бодоход тэр 100% ажлын ажлын 60% нь бол хэмэл явахын бол угаасаа хийж угаасаа чадах юм лээ. Тэгээд зүгээр миний хийж чадах юм бол хэмэл явахын зүгээр одоо энийг ингэж хэмээр байна гэд хүслийнхэн жагсаалтыг өгөөд тэгэнгүүтээ гаргаж ирсэн кодын зүгээр сайхан ревю хийгээд энэ бол ингэж зөв яг зөв ажиллаж байгаа юм байна гэд тэгээд өөрийнхөө код руу нөгөө кодоо оруулаад тэгээд эцсийн дүнд нь зөв ажиллаж байгаа юм бол энэ бол миний одоо бүтээмжийг одоо 60%-аар ингэ өсгөж байгаа байхгүй. Тэгэхээр бол айгүй тийм амар гэх юм уу одоо яг ингээд хоёлаа ингээд яг ингээд яриад код бичиж байгаа юм шиг нөгөө хэмлээ явахантайгаа яриад надаа нэг иймэрхүү санаа байна гэж тэгмүүд буцаж авал тэгээд бидний зүгээр эцсийн дүнд яг юу хийх вэ гэхээр зүгээр тэр кодыг тэр бичиж өгсөн кодын энэ бол зөв ажилтдаг код мөн байна гэж ревю хийж чадчихлах юм бол хэмлээ явах юм бол одоо бидний бүтээмжийг үнэхээр одоо өсгөхөөр санагцсан. Үнэхээр GitHub-ос гаргасан Copilot гэдэг юу байгаа AI байгаа. Тэгээд Copilot-ыг яадаг вэ гэхээр Visual Studio Code дээр нэмээд тэгээд зүгээр яг код бичиж байхдаа зүгээр comment section дээр яг бичиж байгаа кодтойгоо холбоотой тайлбар бичингүүд англиар зүгээр тайлбар бичингүүд тэгээд шууд техникийн suggestion гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгээд нэг английн баха би яг нарийн деталууд магтчих. Нэг стартап хийснийг залуу өмнө айгүй олон 7 8 10-аад ингээд девелопер аваад ингээд ажилладаг байсан. Тэгээд энэ удаа нэг бизнесийг сонирхолтой нэг бизнес өөрөө ихлүүлсэн нь юу вэ гэхээр 100% өөр аппликейшнаа яг computer science-ийн хүн биш байж AI-тай нийлж байгаа хийцэн. Тэгээ мэдээж өөрөө бол мэддэггүй хүн биш. Ягаад гэвэл өмнө хийдэг стартапууд хийж ирсэн. Яг нөгөө технологийн яг дизайн яаж гаргах вэ? Ерөнхийдөө workflow маань яаж явах вэ гэдгийг мэддэг. Гэхдээ нөгөө ийм л оюуханы тусламжтайгаар урд өмнө өөрийнх нь хувьд боломжтой гэж бодож байгааг үзүүлээд ерөнхийдөө боломжтой болсон. Тэгээд айлд хэдэн сая долларын ашиг хийгээд ингээ явцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бүр ингээд одоо ийм Bridgebit 2 бол энийг бүрэн одоо угаасаа ярьж чадахгүй. Ягаад тэгэхээр бит хоёрын мэдгүй, бит хоёрын харж чадаагүй гайхалтай үнцгүүд хүртэл одоо энэ дэр байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хөгжүүлэгч хүний өнцгөөс бол одоо ингээ код бичих процесс байна ингээд өөрчлөгдөж байгаагаар бид нэг талаас ингээ харж чинь. Нөгөө талаасаа хэмэл оюухан маань юун дээр нөлөөж байгаа гэхээр хэрэглэгч талаасаа аппликейшн руу орж ирээд хэрэгжилж яхад энэ чинь ингээд нөхцөл байдлыг шууд шал оноо олж эхэлж байгаа. Юугаараа вэ гэхээр одоо чинь ингэх гээл юм л да. Бид нар ингээд хоолны газар явлаа.
машинаараа ингээд drive thru-тэй машинаараа ингээд нэг зогсоол тэгээд нэг хүнтэй оператортай уулзаар яриад нэгүүтээ одоо ч нэг нэг тийм аа тэгээд одоо чи KFC орлоо гэдэг KFC чинь drive thru-тэй хатаа сансартай тийм тэгээд одоо юу гэдэг тэгээд бидний хэзээнгэр бургер аавь иймэр дүү юмнууд аавь тэгээд fries аавь гэж хэллээ хүн одоо таны юг ойлголоо одоо юу одоо та ингээд картаараа ингээд яваараа гэж тэгвэл энэ процессыг одоо 100% ерөнхийдөө химэл оюухан айлуудын орж эхлэхэд энэ дээр ерөнхийдөө ажиллаж байгаа одоо стартапууд компаниуд ерөнхийдөө бол Америкт ажиллаж ажилладаг байгаа байхгүй нэг компани жишээ Sound AI гэдэг бид жил гарын өмнө хугацааны санд болж исэн 3 билүү 5x ерөнхийдөө хийсэн ийм олон компани хугацаа чинь байх чинь тэнгүүд химэл оюухан маань юугаараа зөвөн байгаад байгаа гэхээр за анх бол ингээд чатлаад гэсэн тийм за ингээд чатлал одоо жишээ нэг юм асуунгууд ингээд хариулаад тэнгүүд нь дараад нь Mid Journey, DALL-E энэ гэдэг AI гарч ирэнгүүт одоо нэг иймэрхүү зураг зураатлаа гингүүд зураг зураадсан тийм тэнгүүд нөгөө талдаа бид нар гар утсан дээрээс болохоор authentication технологи нь болохоор юу болж байгаа гэхээр face recognition-тэй болчихж байгаа. Amazon-ы одоо Whole Foods авах юм бол шүү дээ алга уншдаг технологи болсон. Одоо алга уншдаг технологи нь яаж байгаа гэхээр чиний алгыг чинь ингээд уншиж чиний шүү дээ Amazon-ы чи карттай холбоотой чиний кредит карттай чи холбоотой юмнууд худалдаж авлаа чи ерөөсөө утас карт юу ч байхгүй гэж бол чи зүгээр алгаа тавиад тэгээд гараачдаг байхгүй. Тэгээд OpenAI-ийн сайн банкны жишээ нь хүний нүдний нөгөө нэг iris буюу одоо нүдний болор уншаад тэгээд тэн дээр яг ингээд энэ бол жинхэнэ хүн байна уу юу гэдгийг одоо чинь тогтоох тийм технологи гаргаад тэгэнгүүтээ тэрэн дээр нөгөө нэг зоос мос гаргаад ингээд янз бүрийн хийгээд байгаа. Тэрний хэрэглээ нь юу байх юм бэ? За тэгэнгүүт ирээдүй юу болж харж байгаа гэхээр нөгөө нэг хоолны газар руу очиод хоол цахилдаг юм байна юу болох вэ гэхээр нүрээ чи уншлаа таван ихий гэдэг чинь мэдлээ чи хоолоо захиаллаа шууд нүрээ чи уншсан учраас тэрнээс чи мөнгөдөг чи бүгдийг нь авлаа тэгээд чи зүгээр шууд машин чи урагшлаа чам хоолыг чи өвлөө магадгүй робот өгч болохоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ технологи нэг талаас ингэж өөрчлөгдөхгүй байна. Нөгөө талаасаа одоо чинь хоёлаа Google руу орлоо гэдэг юм бол Google-ийн нүүр хуудас бол хоёуланд нь адилхан харагдаж байгаа байхгүй. Одоо гол нь ингээд нэг search bar-тай тэгэнгүүт магадгүй зарим хүмүүс одоо чинь өнгө ялгадаггүй усууд жишээ нь байдаг те. Зарим усууд одоо чинь юу гэдэг амар clean look вебсайтанд дуртай. Зарим усууд болохоор олон баартай ингээд вебсайтанд дуртай байлаа гэх юм бол ирээдүйд юу болох гэдэг хэрэг хэмэл оюуханаар чиний хэрэглээний чинь preference буюу одоо чи ер нь яг ямар шиг вебсайтанд ямар шиг үзэгчтэй вебсайтанд дуртай гэдгийг харангуйтаа зүгээр шууд real time тэр вебсайтыг шүү дээ чи хэрэглэж гинөө би хэрэглэж гинөө гэдгээс хамаараа шууд интерфейс нь автоматар өөрчлөгдөж байж болох байхгүй. Яг одоогийн байдлаар тийм вебсайт ерөөхдөө хийсэн хүмүүс байх байна. Гэхдээ иймэрхүү боломжтой юмруу шилжих гээд юм гэсэн. Шууд автоматар ингээл шууд real time өөрчлөлтүүд хийгдэл AI-аар ерөөхдөө хийгдэж явдаг тийм. Тэр яг AI-тай холбоотой хувьсгал маань үнэхээр одоо юу гэдэг гайхалтай юмнуудыг боломжуудыг ерөөхдөө гаргаж байгаа. Тэгээд энэ цаг үе маань юуг харуулж байгаа юм гэхээр англи хэл өмнө нь сурах чухал байсан одоо илүү чухал болсон. Ягаад гэвэл хэлтэй хүн одоо зах зээл дээр өмнө тэргүй одоо чинь илүү одоо давуу талтай байсан бол одоо бүр үнэмлэхүй давуу талтай байна. Тэгэхээр Монгол залуучууд одоо юуг ойлгох хэрэгтэй гэхээр чи англи хэл байхгүй бол чи зүгээр л энэ зах зээл дээр чи угаасаа хотож үлдэх гэдэг юм гэсэн. Ягаад гэвэл химэл оюуханыг large language model-ыг яаж ч хөгжүүлээд аль ч орон оролдоод явж исэн garbage in garbage out гэдэг онлоороо явж байгаа учраас хамгийн сайн дататай хамгийн хэмжээний дататай яж тааштай яа хөгжүүлэх боломжтой. Тэрний цаана хэр хэмжээний график карт, хэр мундаг компани байгаад ямар мундаг фаундер байх нь хамаахгүй тэр дата амар чухал. Тэгэхээр Монгол залуучууд бид нар хичнээн мундаг байгаад хичнээн ухаантай байсан ч гэсэн бид нар 3 сая монгол хүмүүс байгаа. Монгол хүмүүс монгол хэл дээр хэмжээний контент сайн боловсруулж чаддгүй учраас монгол хэл дээр хизээч англи хэл дээр шиг ухаалаг AI гарах боломжгүй. Одоогийн зүйл байдал дээр хятад хэл дээр хүртэл хийж чадахгүй байгаа байхгүй. Хятад амар мундаг AI хийлээ гэсэн чинь яг нөгөөх нь ингэж шаардсан чинь ChatGPT руу API call хийгээдсэн. API call оруулж ирсэн. Монгол одоо тийм юм зөндөө байна. Харин яг тийм ерөөсөө яг тэр юу вэ гэхээр монгол хэл дээр мундаг AI гэдэг чи юу болох вэ гэхээр зүгээр л англи хэлний сайн орчуулдаг байхад л болоод байгаа. Яг л угаасаа англи хэл дээр AI руу яг ChatGPT руу эсвэл Claude руу авчиж дуудлага хийлээ. Хариулт орж ирлээ тэрийг орчуулаад тавилаа. Тэр яа, за химэл оюухан дээр хоёулаа нэг хальт ингээд ярьчлаа. Тэгээд химэл оюухан дээр надаа хаалцах юм зүгээр юу яасан. Майх нөгөө нэг компаниараа Copilot ашигладаг байхгүй GitHub-ийн. Copilot гоё. Ястаа амар юм лээ. Тэгээд сүүлд нөгөө нэг тэр маань компаниараа ашиглах юм байлаад тэгээд одоо ингээд нэг хэсэг ажил ашигласны дараа бид нэр ингээд компаниараа Copilot-ийг ашиглах юм байсан байхгүй. Тэр нь болохоор яасан бэ гэхээр ер нь ChatGPT ашигласан ч адилхан юм байна. Copilot ашиглах шаардлагагүй юм байна гэдэг зүгээр дүгнэлт өгсөн байхгүй. Ингээд ChatGPT руу кофе хуулаад код ажиллуулсан ч ажиллаж чинь
Copilot-ээр ажилласан ажилтны ChatGPT нь үнгүй байна гэдэг үүтлээс бид нэр ингээд Copilot-аа болчихж байгаа байхгүй. Тийм ээ. Subscription төлж яхаар олуулаа тий. Тэгэд нэг хэд хоног би нөгөө нэг ChatGPT ашиглалаа. Тэгсэн чинь Copilot чинь нөгөө нэг ингээд шууд файлаас нь уншуулгуудаа боловсруулад миний ер нь бол яг одоо миний backend-ийн код яг юу хийдэг гэдгийг ингээд мэдчихэж байгаа байхгүй Copilot. Тэгэнгүүт ChatGPT болохоор мэдэхгүй байгаа байхгүй. Бид өөр ингээд line-аар нааш copy гэж өгнө. Тийм. Тэгэнгүүт надаас сүлд нөгөө нэг айгуу одоо нөгөө Copilot-оо ашигламаар амар их санагдаж эхэлсэн. Тэгэнгүүтээ буцаагаад Copilot-оо одоо хувьяасаа хөдөлж аваад одоо тийг ашиглаа явж байгаа. Тэгэхээр энэ дээр яг нөгөө надад чинь дахиад амар чухал аяатай холбоотой нэг хэрэглэг ажигласан байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө context гэдэг ойлголт гарч ирээд байгаа байхгүй. Context гэдэг нь маань юу вэ гэхээр өөр одоо чамтай холбоотой яг нарийн датануудыг хэр мэдчихээн гэсэн үг байхгүй. Ягаад гэхээр чамд ягаад Copilot хэрэглэхээр амар байгаа тань тэгэхээр чиний фолдеруудыг хараад, чиний файлуудыг хараад нэг талаасаа ерөөдөө чиний ажиллаж байгаа аппликейшн чинь нийтдээ ерөөдөө яаж холбогдож байгаа, хоорондоо ерөөдөө яаж уялдуулагдж байгааг ерөөдөө мэдчихэж байгаа. Тэнгүүд тэр чинь хариулт өгөөд янз бүрийн мэдээлэл танд өгөөрөө илүү нөгөө relevant буюу чамд хамааралтай мэдээлэл өгөөд хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ дээрээс дахиад нөгөө дараагийн хэмэл оюун ухааны амар том хөрсөл маань яригадаад байгаа байхгүй. Тэр маань юу вэ гэхээр хувийн одоо AI буюу хувийн чамд туслах одоо AI гэдэг ойлголт гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгээ сүүлд чи ажилласан уу ажиллаагүй юу? Сүүлд Apple-ийн Developer Conference дээр Apple-ийн одоо энэ дараагийн хөлбөр биш юм аа гэхэд тэрний дараагийн хөлбөр дээр ерөнхийдөө хамгийн анхны хэмэл оюун ухааны үйлдэл системтэйгээ холбогдсон тийм гаргасны хөлбөр гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо анхудаага юу боломжтой болох гэдэг. Тэгэхээр чиний бүх файлуудыг харна гэсэн. Чиний бүх файлуудыг хараад гэхдээ интернетэд юусоо ил болохгүйгээр яг зөвхөн чамд зориулагдсан хувийн туслагч ерөөдөө AI гарах гэдэг гэсэн байна. Тэгээд Windows-ийн бас AI-тай холбоотой ерөнхийдөө компьютер дээр ажиллаж байгаа. Тэртэй холбоотой Qualcomm гэдэг компани чинь Arm Design дээр үндэслэн Snapdragon гэдэг AI-тай тийм одоо юу processor дээр хийж байгаа. Тэгээд бүр өөрийнхөө зурган дээрээс би өнгөрсөн жил Hawaii руу очиж аялсан. Миний тэр зургнуудыг гаргаад ирээд би хаана явж исэн байна гэдгээд зүгээр шууд ингээ асуух юм бол шууд ингээ өөрийнхөө файлуудыг холбоо ингэж гаргаж өгдөг бохоод ингээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ирээдүйн маань нэг иймэрдүү чиглэл рүү явж байгаа юм байна гэдгийг бид нараас ойлгох хэрэгтэй болчиход байна. Тэгээд ягаад энэ айгуу сонирхолтой бас чухал яриа гэхээр манай Ринчиг бас ингээд яг энэ салбар дээр ингээд ажиллаж байгаа яг одоо юмийнх нь голд нь ороод алдчихж байгаа хүмүүсийн хувьд бол энэ юмнуудад ингээд ойлгох тайлбар хэлээд явж байгаа нь үнээр гоё байгаа байхгүй. Тэгээд эндээс юу шилжмээр байна гэхээр Гинч маань ажиллах хайж байгаа нэг app дээр ажилласан. Тэгээд өнөөдөр ерөөхдөө тэр app-аа бас бид нарт танилцуулж байгаа. Тэгээд тэрийг бас нэг чи харуулах уу эсвэл зүгээр шууд ярих уу ямар ч байсан хүмүүстэй нэг хэлцээ шийдлээд дуудана харуулж болох гоё юм тий. Тэгээд танилцуулъя тий. Гинч маань нэг юм хийж байгаа. Танилцуулаад тэгээд дэлгэцэн шеэрлээд ер нь харуулъя. Тэгэд юу яасан юм бэ? Нэг ярахад нөгөө Монголд нэг одоо ингээд Монголд UBCab орж ирдэг гэдэг чинь UBCab гэдэг чинь одоо Монголд бол нэг шинэ соёл орж ирж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Одоо тэр такси түрээслэх соёл. Тэгээд одоо нөгөө нэг финтек хөгжөөд байна гэдэг чинь Монголд нэг финтекийн соёл орж ирж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэгмэд Монголд ер нь би бодож байгаа нөгөө нэг цаг захиалгын систем гэдэг зүйл Монголд ер нь байд юм уу гэж бодохгүй. Тэгсэн чинь Монголын цаг захиалгын системийн соёл нь юу вэ гэсэн чинь зүгээр ингээд шууд буцаар залгаад цаг авчих юм лээ. Тэгээд одоо би нэг өрчин дээр очиж яхих зүгээр тэр өрчний дугаар хахад л би залгаал нөгөө нэг чөлөөтэй боломжтой цагийг асуугаал тэгэл ингээд ер нь ингээд тэр цагт нь очоод нөгөө ягаад гэвэл нөгөө төөхөлөө болохоор тэгээд ингээд болоод байдаг. Тийм юу. Тийм асуудал надад ер нь гарч ирсэн байхгүй юу. Тэгээд одоо тэр яагаад гарч ирсэн бэ гэхээр нөгөө нэг надад тэгж уцаар залгах нь айгүй тийм Монгол болоод байгаа чинь надад бол амар юм асуудалтай байгаа байхгүй. Тэгэнгүүт Монголд ягаад нэг юм таг цагаалгын одоо веб аппликейшн ингээд байж болохгүй гэж ер нь бол жилийн өмнөөс бодож эхэлсэн. Тэгээд эхлээгүү байж явсаар өнгөрсөн нэг 2 сарын өмнө энд нэг no code low code-ийн нэг сургалт авдаг манай нөгөө хуучин ажлын нэг гэрлээгээд эмэгтэй байдаг байхгүй. Тэр болохоор энэ no code low code-ийн ер нь бол юм сарын сургалт байна гэдэг Instagram дээр пост оруулаад тэгээ би бас нөгөө нэг код бичдэг хүн болохоор ер нь no code low code-ыг ерөөсөө нэг сонирхдаггүй байж байгаад тэгээд энэ салбар руу орж сонирхож үзэж байгаа байхгүй.
нэг сарынхаа сургалт ингээд мөнгөнд төлөө суучж байгаа. Тэр явцдаа яг саяныхаа нөгөө нэг өөрийн бодож исэн төслөө бодож исэн санаагаа хэрэгжүүлэх гэж үзээд тэгээд ямар ч гэсэн өнөөдөр бол нэг юм цаг захиалгын веб аппликейшнтэй ер нь бол тогтсон байгаа гэсэн үг. За тэгээд ер нь санаан дээрээ бас нэлээд удсан. Юу яагаад жил гарan баг бодож угаад тэгээд саяхан 2 сарын өмнө л яг тэр нөгөө нэг хөтөлбөрөөр яг тууштай хийж эхлээд нэг сарын дотор гарч ирсэн. Тэгээд би нэг найзтайгаа оюутан ангийнхаа нэг найзтай хамт хийдэ. Танд миний историк харагдаж байна уу? Харж байна. За. Тэгэд энэний нэр нь болохоор ингээд BookMe-ийг юм ингээд одоо намайг захиалаач гэж амс утгана. Тий, ер нь бол утга нь бол намайг ингээд захиалаа л гэсэн. Тэгээ нэг юм веб аппликейшн байгаа. Тэгээд энэ дээр байгаа бүх юмнуудыг болохоор ер нь код ашиглаагүй дандаа юм no code-ийн төлөвлөд ашиглах гэж зорьсон. Энд логог бол нөгөө нэг AI ашиглаад логог генерейт хийлгээд тэгээд яг энэ ашиглаж байгаа систем нь болохоор GitHub дээр байсан open source цаг захиалгын системийн одоо хувилбар гэх юм уу. Тэр open source системийн одоо би яг ойлгоод тэгээд яг өөрийнхөө бизнес модель руу бүрүүлээд тэгээд ашиглахад бэлэн болгоцсон байгаа гэсэн үг. За тэгээд энэ бүр яг юу хийдэг вэ гэх юм бол энэ open source-ийг бас нэлээд хідэн юунуудад одоо нөгөө product hunt энэ төр гэдэг байдаг юмнууд дээр нэлээд амжилттай нэлээ. Тэгээд надад хэрэгжүүлэхэд айгүй тийм гой санагдсан. Тэгмүүд ийшээгээ одоо зүгээр Google-ээрээ нэвтрээд тэгээд яг ингээд өөрийнхөө одоо ийм хэрэгтэй болчихсон гэсэн үг. За тэгээд энэ хэсгээрээ дамжуулангуудаа чамд ингээд одоо яг өөрийнхөө нэртэй ийм веб хуудастай болчихж байгаа байхгүй. За би юу яах вэ? Шеэрлэлтийн нийш нь оруулчих. Танд өөр дэлгэц харагдаж байна уу? Арай өөр. Аппликейшн надад хамтлаг харагдаж байна. Яг одоо энэ дээр. За би юуг нь солиод. Бид бүтэн юугаа өөрийнхөө бүтэн компьютерийн дэлгэцийг шеэрлэж учраас чи ямар ч баалгал болсон гэсэн харагдаж байна. За. За би нэг юу болоо тий. За. Харагдаж байна. Event types гэдэг харагдаж байна. За яг бүртгүүлээд оронгууд ер нь бол маш энгийн. Зүгээр нөгөө нэг одоо би үсчний газар байлаа гэхэд энэ дээрээсээ зүгээр л би нэг эрэгтэй үс засал гэдэг зүгээр ивент үсгэж чинь гэсэн үг. За одоо үйлчлэгээ ингээд оруулчихна шүү дээ. Тий, ингэж үйлчлэгээгээ оруулна. Тэгээд үргэлжлэх хугацаа нь хэд юм бэ гэхингүүд за ойролцоогоор нэг 50 минут үргэлжлэнэ. Энэ нөгөө нэг нөгөө нэг одоо шулуун ус засалт юм уу зүгээр хийм юм уу гэдэг юмнуудын бүгдийг ингээд оруулчих болно гэсэн үг байхгүй. За тэгээд энэ юун дээр боломжит цагуудаа бас ингээд оруулчих өгнө ажлын цагууд нь. Тэгэхээр одоо би өглөө 9-өөс ороо 5 хүртэл ажилладаг бол ингээд бүх одоо Monday 1-ээс 5 дахь хүртэл ажилладаг бол бүгднийг ингээд оруулчихна гэсэн үг. Тиймүүдээ энэ ивентээ болохоор сервисүүдээ болохоор буцаагаад яг энэ дээрээ уяад боломжит цагууд дээрээ нөгөө захиалгууд нь ингээд ороод ирнэ гэсэн үг. Тиймүүд энэ дээрээсээ бас нэмэлтээр нөгөө нэг лимит болон бусад зүйлсүүдийг ингээд тохируулах боломжтой. За тиймүүд ингээд оруулчингууд нөгөө хэрэглэгч талаасаа яаж харагдах вэ гэхээр энэ вебсайтнаас нь энэ хэрэглэгчид зориулаад нэг юм линк гараад өгч байгаа байхгүй. Одоо шууд ийм пэйж гараад өгч байгаа гэсэн үг. Одоо би BookMe 90 дугаар гэж орох юм бол яг одоо миний хуудас манай хэрэглэгчдэд харагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ пэйжийг тайлбарлая те бизнес эрхлэгч хүний хувьд ингэж харагдана. Тэгээд юу вэ гэхээр та бизнестэй ямар нэгэн одоо хүмүүс сервис үзүүлдэг хүн байх юм бол энэ вебсайт руу ороод тэгээд өөрийнхөө үзүүлдэг сервисүүдийг энэ дээр оруулах байхгүй. Эсвэл би сэтгэл хөдлөлтөй холбоотой видео хийсэн. Тэгээд одоо сэтгэл зүйч манай ихт бол одоо өөр нэгэн юм вебсайт хүн. Тэгвэл манай одоо сэтгэл зүйч ихт бол ийшээ ороод одоо чинь юу гэдэг те
Асын сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхний сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхдийн сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг нэгээр нь оруулаад үнэ тавиад өөрийнхөө ажиллах боломжтой цагуудаа өөрөө сонгоод оруулах гэсэн. Хүмүүс заавал би тэдээс тэдний орон зартай гэдэг хүн дугцаар ярих шаардлага байхгүй л гэсэн үг байхгүй тийм. Яг зөв. Яг ихэнх яг сая зөв ярьлаа гэж. Аха. За тэгэнгүүт одоо энэ болохоор яг нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүсийн яг хуудас гэсэн үг. За тэгэхээр би бол одоо ямар бизнес эрхэлж байгаа хүн бэ гэхээр одоо өсчин болж таарж байгаа. Эрхтээ өс засал гингүүтээ. Тэг чи ч угаасаа гоё үстэй л л та. Тэгэхээр бизнес хийж байгаа. За тэгэнгүүт одоо инхайх одоо надаар үсийн засварлыг гэж бодоход би зүгээр инхайхт юу өгөх вэ гэхээр Bookmeet-ийг Рэнжин дугаар гэдэг энэ пэйжээ явуулчих байхгүй. Та ингээд дуртай өдрөө миний одоо миний цагийг харж бод та өөрийнхөө цагийг харж бод тэгээд дуртай өдрөө сонгоцгоо. Тэгээд нэг цаг аавна. Тэгээд цаг аавна мэдээж ингээд төлбөрөө төлнө шүү гэж явуулчихсан гэсэн. Тийм ээ. За одоо чинь хүмүүс нөгөө нэг ганцхан биеэр уулздаг сервис үзүүлдэг гэлтгүү энэ чинь нөгөө интернетээр хүмүүс зүгээр консультейшн өгдөг одоо тийм хүмүүс хүртэл зүгээр юм ярьдаг тийм үйлчлэг үзүүлдэг усууд хүртэл энийг хийж болохоор байгаа байхгүй тий. Одоо чинь бизнес үз зөвлөгөө өгдөг усууд хүртэл. Тэгэхээр энэ бол айгүй тийм уяатан сервис юм гэсэн. Аха. За тэгээд цаашаагаа үргэлжлүүлээд явангууд за энийг юунес нь болоод жоон кэшэлчээд ах шиг байна. Энэ сервис нь гарч ирдэг бай. За энэ нэг асуудал гарч шиг боллоо. Чи тэр view public page гэдэг тэр зүүн тоглолт дээр таахгүй юу? За би чиний өөрөө чи бицээ айдаг чанц гарчихсан. Үгүй. Ингээд дарж байгаа байхгүй юу? Барангуудаа одоо ийшээ оронгуудаа нөгөө цагаан захиалах хэрэгтэй байхгүй юу? Тэр хэсэг маань гарч ирэх юм болчлаа. Ингээд лайв юмнууд явахаар ингээд заримдаа ингээд фейлээд байт юм аа. Юм яг хэлж байгаа. Юм лайв хийх хамгийн эрсдэлтэй юм тийм шүү дээ. Эрсдэлтэй юм харин тэр л дээ. За тэгмүүд энд болохоор юу гарч ирэх хэрэгтэй байсан бэ гэхээр нөгөө нэг миний боломжит цагууд гарч ирэх хэрэгтэй байсан байхгүй юу? Чи гэдэг юу вэ? Дахиад юугаа линкээ хадгалсан байж байгаа зүгээр наанаас гардаг ч юм уу, шинэ тайп нэгдэг ч юм уу нэг үзтээ. За тэгээ. Гэрийн нэг харчих зүгээр би ямар хинэт гарч ирдэг бай. Энэ болгоом болцсон юм шиг байна. Яаж гинэ. Окей. За ямар ч хэлсэн иймэрхүү зоригтой иймэрхүү зүйлийг одоо нэг сарын дотор найзтайгаа ингээ хийгээ явж байгаа. Тэгээд дөнгөж хэлж байгаа учраас дөнгөж хэлж байгаа учраас жоохон фейлтчлээ. Юу яаж болно л та нөгөө нэг одоо энэ ярьсныхаа дараа ч юм уу би нэг рекорд энэ төр хийгээд юу яачих болно. Тийм юугаар би надруу скриншот нь явуулчих. Би угаасаа яг ямар шааргаж байгаа гэдэг энэ дээр оруулчих. Чи харагдж ингээл шууд болтыг одоо зэ. Ягаад гэвэл агаа нугас. Тэгээд тэр вебсайт бүгд чинь тийм. Тэгээд сая болохоор яаж харагдах хэрэгтэй байсан бэ гэхээр нөгөө нэг Sunday одоо би цагааллаа гэхэд тэр цагаан сонгоод тэгээд мэйлээ оруулаад тэгээд сонгох юм бол надаа болон танд нөгөө нэг мэйл ирээд тэгээд ер нь бол бидний хоорондын одоо Google Meeting ч юм уу тиймэрхүү ивент маань шууд үүсчихсэн гэсэн үг байхгүй. Тэгээд би ер нь юу яриад байгааг ойлгоод байна. Манай эйжент бизнес дээр бид нараас яг нөгөө яг юм цагийн менежментийн систем ашигладаг. Тэгээд сар болгонгоос тэрэндээ төлбөр төлөөж явдаг. Энэ бол айгүй тийм үнцэн дээр бид сервис байдаг. Яг тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн нарийн бичгтэй жишээ нь байж чадахгүй. Хүн болгон жишээ заавал одоо жишээ нь уцаа аваад хариулаад байж чадахгүй. Тэр өсчний жишээн дээр бол нэг юм нь юу гэхээр чи ус засчих чинь хүн чам дээр захиалга өгөх гэвэл чи уцаа авч чадахгүй шүү дээ. Тэр утгаараа нөгөө яг хуваараа бизнес хийж байгаа заавал хүнд цалин өгч хийж хийх шаардлагагүй. Тийм хүмүүсийн хувьд бол энэ инфо сервис маань ер нь айгүй тийм үнцэнтэй сервис байна. Тэгээ явандаа энэ маань өөр юмнууд ч гэсэн нэмээд ингээд яваад ах боломжтой юм их хөлбөд байгаа юм шиг надад санагдчихэв. Тэгээд Монголд болохоор одоо яг ийм цаг захиалгын салбар юм уу? Яг энэ дээр бол яалтг нэг ийм бизнес модель, бизнес хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоогоор бол Монгол яг иймэрхүү зүйл бол иймэрхүү зүйлийг шийдээд гараад байсан стартап ч юм уу тиймэрхүү юм уу. Энийг яг хэрэгтэй хүнд нь таниулж чадвал айгүй хэрэгцээтэй. Наадах нь одоо манай ихтер чинь ингээд сормос хийлгээд явдаг байхгүй. Тэнгүүд тэр чинь сормос хийдэг хүн байлаа гэх юм бол тэр чинь сормос хийлгэж байгаа хүмүүс хазахад ингээд интернетээр авсан амар хэлсэн. Ягаад гэвэл хүн өөрөө ингээд нөгөө хичнээн зэгттэй байх гэж оролцсон ч гэсэн төвтөр бүтээд явахаараа
яг адилхан цагийн 2 хүнд энэ төр өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр тэн дээр ямар асуудал бий болох вэ гэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нөгөө айгуу тийм байхгүй болох асуудал бий болж байгаа байхгүй. Оо чи захиалга өгсөн гэдээ хүрээд ирсэн чинь өөр хүн аппликейшн уучлаарай та дараа хүрээд ирэх үү гэдэг. Үн чинь өөр юмнуудаа болоод канселтаад Монголд бол тэр тусмаа төвжөлтэй газар тийм магадгүй тэр хүн цаг хагас төвжиж байгаа хүрээд ирсэн байж болох байхгүй. Цаг хагас төвжээд ирсэн чинь уучлаарай өнөөдөр танд өгч чадахгүй нэ та буцаад 2 цаг төвжээ зайлшраа гэж хэлж байгаа нэг адилхан байгаа даа. Тэгэхээр нэг тэр утгаараа бол энэ айгуу цэгцтэй болгож байгаа. Тэгээд яг технологи мэн угаасаа яг л ийм байх хэрэгтэй юу гэхээр бидний амьдралд байгаа асуудлуудыг шийдэх хэрэгтэй, юмыг хялбарчлах хэрэгтэй, айл ал татаа энэ чинь мөнгө хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг нөгөө бизнес хийж байгаа стартап хийж байгаа залуучуудын ч гэсэн нэг ойлгох хэрэгтэй юм юу вэ гэхээр энэ ч айгу гоё айдиа байхгүй да. Энэ дандаа ингэж таалагдсан гэхээс илүү тэгэхээр зүгээр чи хүнд яг чи үнцэн өгж ийн үгүй юу гэдгээс амар сайн ажиглах хэрэгтэй. Одоо чи надад чинь ингээд нэг сервис санд болгодог гэдэг чиний санд болгож байгаа сервис чинь миний надад ямар одоо ач тус авчиж байгаа тийм миний цаг хугацаа хэмнэж байгаа мó миний мөнгө төгрөгийг хэмнэж байгаа мó миний бизнесийг сайжруулж байгаа мó миний customer service-ийг үйлчлэгийг сайжруулж өгч байгаа мó гэдэг асуултууд чинь өөрөө сонирн болохоос биш чиний юу хиймээр байгаа чинь тийм сонирн биш байхгүй. Тэгэхээр нөгөө тэр утгаасаа л айгуу сайн харах юм. Чи баяжмаар авах юм бол хүмүүст үнцнийг хэлээд авчих гэж байгаа. Тийм бол чи баяжсан. Ягаад гэвэл чи хүнээс мөнгө чаашламаар байгаа чи тэр хүнд үнцнийг өгөх хэрэгтэй байхгүй. Хэрэгтэй зүйлийг санд болоод өгчиж байгаасаа чи мөнгөийг авах шүү дээ. Тэр тийм байна. За ринчийн хоёлаа өнөөдөр нэлээд олон гой сэдвүүдийг ерөнхийдөө ярилцлаа. Монгол хоёлаа хамт олонтой холбоотой асуудлыг бас хайлт ерөнхийдөө ярилцсан. Монголын биш үү хоёлаа ажлын нөхцөлтэй холбоотой асуудлыг нэг ярилцаад тэгээд ерөнхийдөө бас залуучууд ерөнхийдөө хөгжүүлж байгаа залуучууд бас чөлөө цагаараа ерөнхийдөө юу хийж ийм иймэрхүү зүйлүүдийг хайлт ерөнхийдөө ярилцээ. Тэгээд зөндөө олон залуучууд гадаас багч амьдарч байна. Миний хувьд одоо ихнэр хүүхдтэй 3 охинтой би гал гадаас амьдарч байна. Ринчийн хувьд бол өрсөлдөл ингээд Монголдоо гоё бас ингээд амьдраад ингээд явж байна. Монголын ажлын нөхцөл ер нь хэр байна? Гадаад руу явчмаар ч юм шиг тийм санагддаг үе жишээ нь байдгүй бол жишээ нь яагаад тэгээд танаа компани жишээ нь гадаадд ажиллаж байгаа энэ төр ирсэн залуучууд одоо CTO энэ төр хийжсэн залуучууд түрээд энэ бизнес эхлүүлсэн гэдэг хэлээтэй. Тэгэхээр яг тэр ажлын нөхцөл магадгүй хуулийн нөхцөл байдал ч гэдэм үү энэ уур амьсгалаараа ерөнхийдөө Монгол одоо чинь юугаар ондоо технологийн салбарт технологийн салбар ер нь бүүн болсноос хойш бол Монгол технологийн одоо салбарынхны цалин бол арай жоохон дээшилсэн гэж би бодоод байгаа юм. Тэгээд энд ажиллахын зүгээр хамгийн давуу тал нь гэх юм бол одоо дөнгөж төгссөн хүмүүс одоо би ч нэг дөнгөж төгсөөд Монголд ажиллаж байгаа болохоор энэ бол яалтах нөгөө миний хувьд давуу тал байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр их хэлдээрээ тэгээд яг ийм бүтээгдэхүүн одоо хүмүүсийн яг одоо ашиглаж байгаа ингээд шууд real ашигладаг бүтээгдэхүүний хөгжүүлэлт ер нь яаж явд юм бэ гэдгийг одоо төгсөөд дөнгөж гараад ирсэн хүмүүс хүн ингээд олоод авч байгаа болохоор одоо тэр үнц нь л одоо өнөөдөр яг энд ажиллаж байгаа шалтгаан байх л та. Одоо миний нэг өөрчлөлт маргааш шууд ингээд хэрэглэгч рүү гараа явчихна. Яг тэгээ тиймүүд хэрэглэгчнэр хэрэглээд эхлэнгүүд тэр нь зүгээр надаа ингээд гоё байгаа. Дээрэс нь би одоо хөгжүүлэгч нөгөө надаас туршлагатай хүмүүсээс айгуу тийм туршлагыг ингээд аваад байгаа байхгүй юу? Ер нь бол нэг юм жижиг бүтээгдэхүүн ер нь томьёо бол одоо тийм жижиг ч арай биш байгаа нэг юм дундаж стартап ер нь бол яг процесс нь ингээд хөгжүүлэлтийн процесс нь яаж явд юм бэ гэдгийг ингээд сур дуусаагүй байгаа болохоор ер нь ингээд байгаад байгаа гэх юм уу яг ингээд орох юм байгаад байгаа болохоор байгаа. Тэгээд дээрэс нь бол яг ингээд яг эндээс авсан юмараа би ингээд цаашаага стартап байгуулад явхад ингээд чадах хэмжээний одоо тэр туршлагыг ингээд төлж байгаа болохоор энд бол байгаад байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь мэдээж одоо нөгөө амьдарч байгаа юм чи ингээд халин яригдана. Тэгмүүд би ч нөгөө одоо найзуудтайгаа байр түрээслээд одоо ингээд амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол Монголын цалин бол яг миний яг маргаашийн амьдралд бол ер нь ингээд хангалттай болчтой. Тэгэхээр нэг жоохон одоо яг Монгол ажиллаад байгаагийн нэг шалтгаан бас тэр байгаа. Тэгээд одоо ойрын үед болохоор нэг ажиглагдаад байгаа юм ингээд ер нь ингээд нэг Монголд бол дандаа ингээд 8 цагаар ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэгэнгүүт 8 цагаар ажилчингууд одоо жоох ингээд нэг юм 8 цаг ажиллах нь арай их юм шиг санагдаал. Арай өөр юм хийж үзмээр юм шиг санагдаал. Яг тэр процесс дээр ирчээд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд нэг гадаад явчмаар юм шиг санагдаал. Нэг бол нэг юм стартап хийчмээр юм шиг санагдаал. Нэг яг нэг тийм процесс дээр л
гэсэн байна. Тийм ээ. Чи бол Монголд бол карьер чинь амжилттай байгуулж байгаа. Ямар ч байсан тогтмол ажилтай. Тэгээд өөр бас ингээд юу гэдэг одоо нэг өөрийнхөө цаг бүрийг хэлэх гээд оролцоо хүний хувьд бол нэг явчмаар санагдахгүй л байгаа юм байна л да. Яг хөө миний хувьд болохоор Монгол яасан бэ гэхээр би чинь сургууль хийжсэн миний сургууль сайн болоогүй. Тэгээд Монголд бол энэ амьдрах хэцүү байна гэдэг утгаараа буцаад Монголоос явж исэн баггүй. Тэгээд яг би над чиг бас тиймэрхүү нөхцөл байдалтай зөндөө олон залуучууд бас байж магадгүй л дээ. Тэгээд миний хөрөнгө оруулалтын юм хийж исэн шалтгаан ч гэсэн тэр ягаад гэхээр яг тэр нэг амьдтай явж болох тэр карьерийг нэг талаас олж чадахгүйсэн баггүй. За тэр яг би биш тийм юуны тэгэнгүүт одоо нөгөө нэг миний зүгээр яг үндсэн нөгөө зарчим баримтлаг зарчим нь болохоор их сургуулийн төгсөөд 2 жил ямар ч байсан 2 юм уу 3 жил зүгээр ямар ч байсан нэг итэвхтэй газар ингэж ажиллаж үзчихэд тэгээд ер нь бол ингээд цаашаага магистр ч юм уу одоо Монголоос бусад газар зэр нь яг яаж ажиллаад байгаа юм тэрийг сонирхохоор тиймэрхүү ер нь л задлахтай л та. Тэгэхээр нэг тэр бас тэр үнэн гоё сонсогч байна. Бас соёлын ондоо өөрчлөлт байгаа тийм. Тэгээд яг гадаад компаниуд яаж ажилласан ажилчтайгаа яаж харьцдаг гэдэг юм уу тийм. Ер нь хүмүүсийн харилцаа жишээ нь айгүй чухал шүү дээ. Түрүүн хоёлоо тэрийг бас нэг хальт ярьсан тийм. Харилцаа үнэхээр чухал. Өнөөдөр жишээ нь компани дээр чи хичнээн мундаг байсан ч гэсэн чи хүмүүстэй онцгой харьцаад байвал цамтай ажиллах шаардлага хүмүүс байхгүй. Би тэгээд нэг залуу орж ирсэн. Өөрийгөө мэдчихсэн. Би ухаантай би чамаас ухаантай чи зүгээр надад гоё ярьж тийм гэсэн тийм хандлагатай байвал хүмүүс чамтай ажиллахгүй шүү дээ. Өөр нэг хүмүүс сонирхолтой байж магадгүй айгүй практикал асуулт нь юу вэ гэхээр би бууткамп явж байхдаа нэг юм яг ажилласан юу вэ гэхээр зөндөө олон ингээл нөгөө даалгаврууд аваад ингээл прожектууд дээр ингээл ажилладаг шүү дээ. Тэгээд прожект аавн зүгээр ямар шиг юм хийх вэ гэдэг даалгавраа аваад өөрөө яг тэр ингээд жишээ нь юу гэдэг коднуудаа бичээд ингээд явж байхдаа заримдаа ингээд нэг юм аппликейшн дээр чинь нөгөө баг гарчдаг. Баг буюу одоо нэг юм алдаа гараад аппликейшн чинь ажиллахаа байдаг гэдэг чинь сөрөжийн сайн нөгөө хүмүүсийн захиалдаг пэйж харагдах байсантай адилхан. Тэгээд нөгөөдгөө унтахаас өмнө одоо нэгсэн орондоо орохоос өмнө тэрийг зарч чадахгүй байх шүү дээ. Нэгтэй шүү дээ уур үрээд байдаг. Хоёр тэрийг шүн зүүдлээд байдаг. Тэгээ бүр ингээд дээрвтэд идэгсэн аахгүй. Би бол тэгээд яг тэр үед юу ойлгож ирсэн бэ гэхээр за яг би бол developer болж чадах юм байна. Гэхдээ би developer болчихсон бол тэгтээ нэрвт юм байна. Би бодчих. Бүр бодогдоо салахгүй заа. Бүр амар ядаргаас нөгөө зүүдлээд байгаа шиг бүр амар ядаргаатай. Тэгэл нэг 2-3 хоног суугаад тэгэл тасан да. Тэгээ нэг амар тийм тэр талаасаа надад нэг тийм жоох стресстэй явж санагдчихсан аахгүй юу. Нэг юм байхгүй уур үрээд шар гоцоогоод байдаг. Тэгээд одоо ингээд бас энэ чайгу хүн харахаар ингээ амархан юм шиг хэрнээ хүн хайх бодохоор ингээл нэг жиол ингээ нэг зарчлаа залуу шарагдаад штэ гоё офис ингээл тэ компьютер суугаад ингээл юм хийгээд байгаа. Нөгөө талд айгу стресстэй ажиллагаа байхгүй. Ер нь яг стресстэй яаж тайлбар өдөр тутмын дээр нь яг Монголд байгаа залуучууд тэр цаа өөрийн ч хувьд одоо development-ийн хувьд яг яаж одоо жишээ нь юу гэх хэрхэн амраач тийм тэр дээр ер нь хүмүүстэй хуваалцах wisdom байна уу? Энэ дээр бол нөгөө нэг 8 цаг ажиллаж байгаа штэ тийм. За тэгэнгүүт нөгөө нэг яг 8 цагтаа бол өглөөний цагуудад ер нь бүтээмжтэй цагууд дээр ер нь бол нөгөө нэг хүнд кодуудаа ер нь бичдэг. Одоо логиктэй кодуудаа ер нь бол өглөөний цагуудаа харцдаг. Тэгээд үдээс өдрөө болвол ер нь хурал хийдэг. Хурал юм уу? Үдээс хойштоо бол яг нөгөө нэг хурал энтерлөө орчвол бас айгу бүтээмж зүгээр байгаа тийм. Тэгээд үргэлжлүүлээд нэг нөгөө нэг кодын ревю ч юм уу аль эсвэл хүмүүсийн одоо байгаа асуудал дээр тусалдаг ч юм уу тэмхүү юмнуудаа хийгээ явуучих юм бол айгуу тийм стресс багтай юм шиг санагдаад байдэ. Тэгээд яг ажилд хараад бол ер нь бид нар чинь нөгөө нэг суугаа ажил хийж байгаа. Тэгээд дээрээс нь бас нэлээд стресстэй, нэлээд бодох юмнууд хийж байгаа болохоор нэг юм CrossFit ч юм уу нэг бол фитнес явахыг бол боддог. Тэгээд би чинь юунес нөгөө нэг яг ингээд эд суугаад ихэлсэн чинь бас нөгөө залуу гэлтгүй нуруу өвддөг юм лээ. Ер нь бол ингээд нурууны тэг ямар ч нэг би зүгээрж бод ингээд тэгээд тэрүүний шийдлэн зүгээр нь юунд явж эхэлсэн. Нөгөө CrossFit-д явж эхлээд. Тэр бол надаа яг ажлын дараа бол үнэхээр сайн стресс тайлдаг зүйл яг тэр л л. Nice. Би нэг 7 хоног CrossFit хийлээ. Тэр бол айгүй тийм стресс тайлгаар зүйлээсэн. Тэгээд ер нь одоо нөгөө нэг ингээд нэг би ч одоо томьёод орж ирээд нэг 3-4 жил ажиллаж байгаа байхгүй. Одоо нэг 4 жил гараа ажиллаж байгаа ер нь бол. Тэгээд одоо л нөгөө нэг ингээд гэртээ очиод ажлаа ботхоо бэлдэг үе рүү гарч байгаа юм шиг байл. Тэрнээс нөгөө яг өмнө нөгөө нэг сугар одоо ингээд ажил дээр сугарж байгаа гэртээ очингуудаа өргөжлөлөө сугараад байдаг гэсэн аахгүй нөгөө код мчээд.
Тэгсэн чинь одоо бол яг ингээд фитнес дээр очоод фитнесээ хийчээд гарна гэртээ очоод хоолоо хийгээл ямар ч нөгөө нэг ажил дээр болсон зүйлүүдийг ер нь ингээд бодох нь айгаа багассан л. Тэгэхээр бас тийм ээ. Ер нь дасгал төлөв айгаа чухал гэдгийг л ойлгуулсан. Ажил дээр болсон процессуудыг ингээд дад байх бас тийм зүг биш хаа. Би л яг тхийг боддог. Аль болох юм шинэ юм ч юм уу те шинэ хүмүүстэй арай өөр юм хийдэг ч юм уу. Тэгвэл зүгээс надад шүү. Тэгэл яг ажлын үед бол яг ажиллаа гэж. Тийм шүү дээ. Амар мундаг ажилтан болох гээд бас ажлын бус цагаар хийгээд шаардлага бас байхгүй те. Тэгэхээр тэргүй 8 цагаар талхимж байгаа юм чинь. Тийм амар муухай зөвлөгөө өгч мөгцсөн те. Тэгэхдээ яг үнэн л дээ. Яг 8 цагаар талхимж байгаа юм чи яг 8 цаг дээрээ тултлаа ажиллачаад тэгээд бизнестэй явал гэртээ очиад гэр бүлдээ гэрийнхэндээ цаг гаргаал. Ер нь бол тэр нь л зөв. Тийм ээ. За сүүлийн асуулт яриаг айгуу гоё өөдрөөр дуусгая. Ринтийн хувьд ер нь яг хөгжилтийн салбарт ерөнхийдөө 5 жилийн дараа 10 жилийн дараа ерөнхийдөө зорж байгаа том зорилго ерөнхийдөө юу вэ? Алсын арга. Яг хоо алсын арга гэх юм бол юу яах? Би нөгөө нэг одоо ингээ хүмүүстэй ажиллаанд хараад ч юм уу ингээд одоо хазан сая өдрөөр өөр ингээд хүмүүсийн төсөл мөсөл рүү ингээд орж ажиллах ер нь сонирхолтой байхгүй. Тэнд ингээд шал өөр одоо санаатай ингээд өөр юмыг арай ингээд өөрөөр хатдаг ингээд хүмүүс байдаг. Тэмүүт ингээд одоо ажилласаа өөр бүр шал өөр одоо нэг юмыг нэг 3 цаг ингээд оролдож үзэх мүцэг айгүй ингээд сонирхолтой байдаг байхгүй. Тэгэд ингээд явсаар хагаад ер нь бол би нэг 5-аас одоо ингээд 8 жилийн дараа ер нь ямар хуу төвшөнд очсон байх юм бэ гэж бодохоор надад бол девелоперийн салбарт зүгээр ингээд одоо нэг одоо юу гэдэг нэг стартап гэх юм уу тиймэрхүү зүйлийг ингээд байгуулсан. Тэгээд яг ийм үнцэн одоо хүмүүст үнцэн өгдөг зүйлийг ингээд хийцэн байх юм бол энэ бол одоо миний амжилттай карьер байх юм байна гэдэг юм дээр. Тэгээд яг ингээд нөгөө стартап компанид ороод ажиллаад ингээд явхад ер нь хамгийн гоё юм нь юу байдаг вэ гэхээр нөгөө нэг одоо ийм хүмүүст бүтээсэн үнцэн гэх юм уу. Одоо би томьёод орж ирээ боловсролын салбарт, эдтек салбарт томьёод чи ингээд нэлээд том байр суурьтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг одоо хүүхдийн хэлнийхэн мэдлэгт ингээд тусалж ийн гэхээр энэ бол үнэхээр ингээд одоо ботход бол айгүй тийм гоё зүйл одоо мөнгнөөс тусдаа айгүй тийм гоё зүйл байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэн яг өөрийнхөө гараар яг тиймэрхүү стартапыг одоо 5 жилийн дараа ч юм уу 8 жилийн дараа ингээд бий болгоцсон хүмүүс ингээд цалинжуулаад хүмүүс нөгөө цалинжж байгаа хүмүүс маань зар гэртэй байгаа. Тиймүүд яг нэг тиймэрхүү зүйлийг л хүсдэг. Yeah, of course, yes. Тэгээ хүний угаасаа хүсэл мөрөөдөл яг тодорхой хүн үргэлж юу нь бол ямар нэг юм бодож хүсэл мөрөөдж явах хэрэгтэй. Тэгээ тэр бол үргэлж өөрчлөгдөж болно. Тэгээд Монголд байгаа залуучууд маань гадаас байгаа монгол залуучууд гэсэн сонсож байгаа ерөнхийдөө хөгжилтийн салбартууд үнэхээр гайхалтай боломжууд байгаа. Тэгээд одоо юу гэх өөрөө ирээдүг яг сайн харж чадахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар тэр дүр зураглалыг олоод өөрийгөө төсөөж эхлэх хэрэгтэй. Тэгээд би тэр саяхан нэг олимпиад оргуулсан мундаг тэр нэг маратоны гүйцэтгэлийн тамирчны тэр яриаг сонсон ч тэгж ярьдаг. Өөрийгөө дасгал хийж байхдаа өөрөө ялж ийн гэж дандаа төсөөлдөг тийм ээ. Тэр ялтыг төсөөлдөг. Тэгээд амьдрал дээр нөгөө нэг ялагч байхын тулд дандаа тэргүүлэгч байхын тулд өөрийгөө тэргүүлж ийн ялж ийн гэдэг нь төсөөлж амьдах хэрэгтэй юм биш. Тэгээд яг тэр өөрийнхөө тэр 5 жилийн дараа 10 жилийн дараахыг хэн байх юм бэ гэдэг төсөөллийг ерөнхийдөө олоод тэгээд тэрийг төсөөлөөд тэгээд зүтгээд гэдэг амьдах юм бол ингээд айгүй чөлөөтэй байх юм биш. Тэгээд thank you guys тэгээд өнөөдөр энэ дугаар дээр орж ирсэн биштэй дүүдэ баярлалаа. Тэгээд мөлжөртэй болон дээр бид нараас үе юм сонирхолтой контентуудыг бас оруулах гэж бас оролцож байгаа. Тэгээд яг хөгжүүлэлтэй холбоотой илүү практик санагдсан болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр яг миний хувьд яг хөгжүүлэлт болох гэж яваад болж чадаагүй. Энд болохоор болцсон хүн нэгээд ороод ирсэн. Тэгээд яг ингээд энэ салбарыг сонирхож байгаа залуучуудад бас энэ сонирхолтой яриа авсан болов уу гэж найдаж байна. Тэгээд thank you guys дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Өөрж оролцуулсанд баярлалаа. Thank you.